За өнөөдөр манай Ачтай бантан подкаст маань Шангрила Молын 3 давхарт байрлах Чили ресторанаас хүргэлж байна. Тэгээд энэ сайхан хоолндоор дайсан Чили рестораны хамт олонд баярлалаа. За манай мөн подкастын ивент тэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice-ийг хоёр заанда бэлэг болгон барьж байна. Хүүхдүүдтэй ихэртэй хүүхдүүдтэй очиж. За баярлалаа. Бэлэглээрээ. Yummy-га сонгороо манай хоёр заа. За баярлалаа. За мөн манай Yummy Juice-ийн хамт олоноос энэ жил шинэ жилийнхаа баярт сайхан сахаргүй цэвэр органик бэлэг боож бэлдсэн юм байна. Тэгээд энэ бэлгийг бас сонгож байгаа албан байгууллага пүүс компаниуд бол Yummy Juice-ийн хамт олонтой холбогдорой бас хүүхдүүдтэй бэлэг өгөөрэй. За баярлалаа. Хүүхдүүд хамгийн гол нь эрүүл юм манайхаа. За баярлалаа. Сахартай чихэр бичээ өгөөд үү надад ямар сахарын агуулмж авахгүй. За тэр бодон чихэр нүртэл бүр ашигтай бактери гэж байна. Тийм үү. Имчтэй чихэр бичээ биш үү? Ачтай бантан подкастын ивент тэгч Чили Шабу энд суши ресторан. Ачтай бантан подкастын ивент тэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Сайн байцгаана уу хүмүүс үзэгчтэй. Ачтай бантан подкастын 5 дахь удаагийн дугаар Чили ресторанаас өргөжлөхөд бэлэн болоод байна. За энэ удаагийн дугаар өмнөх дугааруудыгаа бол онцлог. За манай өнөө цагийн үндэсний өхийн дивжин дээр үеийнгийн сайхан залуучууд тийм нөхөрлийн талаар ярих гэж хоёр сайхан зааныгаа урьдсан байна. Дорнод аймгийн Дашвалбар сумын яриад аврагч спорт хорооны бүх Монгол улсын заанар Баяуулгийн аймгийн Улаан ус сумын яриад шүүгэн шийдвэр гүйцэтгэх хэргийн газрын цөлд спорт хорооны бүх Монгол улсын заан Сэрих нарыг урьж оролцуулж байна. За хоёр найзлаа бас ирсэнд баярлалаа. За баярлалаа. Урьж оролцуулсан баярлалаа. За хоёр хүний чи бас өмнө чинь нэг хүнийг дуудаад нэвтрүүлэг авах чинь нөгөө өдрүүгөө залгаад бас ингээд асуудаг нөө хоёр хүнийг ингээд маневр гарч бас жоо эвгүй байд юм байна. Анх удаа хоёр орж тээ. Тэгээ анх удаа бас манай нэвтрүүлгийн тушнаар сайхан хоёр залуугийн нөхөрлөл за тэгээ Монгол бүхийн сайхан юмны талаар гурлаа сайхан өнөөдөр ярилцсанаа. Тэгээд энэ бол нэвтрүүлэг биш подкаст гэдэг утгаар сайхан гурлаа нэг 2 цагийн турш сайхан буу алчгаад л ерөөдөө юм гараад ирэндээ. За Сэрэг санаа яваад за сүүлийн үед Цанказ ажиллагтээ яваад байна уу? За тэгээд золбоо харцах юм одоо подкастыг үзэж байгаа нийт үзэгчтэй энэ өдрийн мэндийг хүргье ядаад өөрсөнд бас баярлалаа. За кацсан явж тэгээд хаяа өөрөө хүргэлтий шүү дээ. Тэгээд багш. Тий хаяа өөрөө хүргэлт инээ тэгээд манай яг нэг би бодож явж ирсэн. Тэгээд ер нь нэг бас нэг нутгийн брэндүүд үүдэж шүү дээ. Тэгээд тэр шигээ тэгээд нэг бас нэг хазаас нэг манай одоо үндэсний бас үндсэн хоол юм да. Тийм шүү дээ. Тий тэгээд хийгээд нэг 2-3 жил болж байна. Тэгээд манай гэр бүлийн бизнес хөө. Тэгээд бүхийхөө буйнд бол сайхан явж байна да. Сайн нөө кац гэдээ ярьсан чинь маань өөрөө найз байдаг шүү дээ. Юу чиний нөр найраар очиод танилцдаг баяуул гэдэг. Оо тий. Маань найз нөр сая кац авчирлаа гэж тэгэхгүй юу? Сэрэг гэдэртэй уулзаад тэгээ кац авчлаа би ч залахаар нөө өгшөн хүрээд иргээд тэгэхээр гараад очлоо бас. Ороод уулзаад ихнэр хайж чаан гэдэг чинь би шиг маань найз кац өгч чаам гэж. Яваад авсан чинь маань торон дор данзгар юм байх шүү. Тэгээд нөгөөдөө буу алж байгаа өмнө одоо чинийх шиг юу бэлэн болцвол кац яаж ясаас Дөөгээд ороо тэгэхгүй л орлоо. Тэгээ нөгөөдөөсөө яаж идгийж асуусангүй. Тэг ороод ирсэн чинь занаадгаас зүс хөөгдөө дөг гэх. Тэглээ. Зүссэн чинь ихнэр шинчин болоогүй чанах юм шиг байна. Юу яриад байгаа гэл зүсээд өхөр нь өөрөө хэсэг аваад ажиллаа. 2-3 ажиллаа нэг л бишээ. Тэгсэн төгийгээр нь нөгөө найз руу талсан чинь цаг 30 минут зөөлөн галаар чанаараа гэдэг. тийм шүү дээ яг үнэ. Яг хоёр доорооч нэг 2 цаг нэг зөөлөн тал дээр тавьж ийж. Би шиг гэдэг түүгийн хас нэг хийдэг тас эцэн нүрэндээ явуулсан шүү тэгээд. Манай нутгийн одоо манай ах юм найз байгаа. Тэгээд бүх сайн унсан. Тэгээд анх нэг харцаг нэг уйлгийн өч топмог татсан шүү дээ. Багийнхантаа. Тэгээд харцгийн улаан байна шүү дээ. Харин тий надад байнг байсан. Сая харцаг ойлоо барилдсан да. Тэгээд маргааш нэг бичсэн байхгүй. За хэрийн дивцэн гэж. Яг үнгээ хэлэхгүй за тэгсэн. Харцгийг доолгоо харцгийг. Та яг тэгнэ л гэсэн. Анар цааны тухай за манай болгоч юу Дорнод аймагч ерөөхдөө сайхан
Бүрээд төмний өлгийн нутаг. Бүрээд сайхан цөцгийн юу шууд л бодогч ил л доо. Миний хувьд бол ер нь тий манай Дарамт аймгийн хойд сумдууд гэдэг улцаад авсан сумдууд чинь өөрсдөө бүрээдийн өлгийн нутаг тийм хөдөлмөрч хичээнгүй ард юм. Тэгээ одоо бол тэр цэцгийг машинтаж жимс хайрг гişүүнээр бас барай нээж. Одоо тэр тренд болж үдийн хүртэл явж байгаа. Сайхан талхаа өөрсдөө барина. Тийш тий хөдөлмөрч хүмүүс. За хоёр зан баруун зүүн хязгаараас шир багшийн хөдөлгөөнд одоо бэлтгэл сургалт хийгээл эхэлж ийла. Анх хооронд танилцчихсэн түүгээр бол. За анх одоо спортын дөрөвд 2008 онд би шир багшийн шав болж орж ирсэн. Тэгээд за андаа найзтайгаа танилцсан үед бол одоо за манадас төрүүлж Шир багш тий бэлтгэлд орцсон байсан. Тэгээ би ч яваал орлоо. Тэгээд бас манай найзууд бас бүр бадраад уунал цаагаал. Тэгээ андаа найзууд гэр бас цай заримзах. Манай ховцорд ойрхон байсан. Тий шараад эднийх анх. Тэгэл ингээл нэг ийш дамжаал автобус дамжаал тэгэл өдий одоо 10 хэдэн жил нөхөрлөөл явж байна да. Юу ч тэгээд бэлтгэл хийж явж байгаад анар удаачгүй Японд руу Тэгсэн би 2008 онд 9 онд 9 онд явсан. 8 онд явсан. 9 онд явсан. Тэгээ 9 онд Удсан явсан. Анх би ч бэлтгэл дээр бас удаагүй байсан юм аа сэгт танилцаад. Тэгсэн чинь нэг хоёр хазрын таг бол ямарч ирээд зүгээр. Тэгээ яг нэг тухайд дахиад нэг аль танилцаал тэгэл нэг чиглэл нэг автобусанд байнгын цуг явна. Бэлтгэлийн цаг нэг тэгэл хүүхдүүд байсан тэгэл цуг явсаар агаал Тоглоом бас филар замаар бэлтгэл дарж байлгал. Тэгэл сайхан нөхөрсөн. Тэрнээс хойш байнгын цуг бэлтгэл хийж исэн. Бэлтгэл сургалтаас гадна амьдрал дээр бүхэл зүйл ингээд хамт байгаа тэрхээр юм чи тэгээд тасдаг юм дөө. Тэгээ анар Японд ч хэдэн жил болов уу? би нэг 2 жил гарan 3 жил шахав юм уу? Тэгээ 9 онд 12 онд. Тэгээ 12 онд ирээд аймагт ч болчихдог тий шууд. Тэгээ нэг сумд төрөлтөд тэр жилээ аймаг төрөлтөд аймагт ч болсон тий. Анарыг анх нөгөө би чи анар ч 12 онд аймгийн нэгчин болчиход би чи 12 онд ч бүгд нөгөө сумын занд үзэж байгаа шүү дээ. Тий. Тэгээ нөгөө заалны барилдаанд аймгийн нэгчин цалтаанаас гарч ирээд томчуудаас ганцыг хөмөр шидэж шүү дээ. Шууд тий. Тэгээ ерөөсөө анх харж байхад ерөөсөө амар ууртаа өгч харагдаад бас ингэ. Ширэн зэ. Ширүү одоо шижих нөгөө багийн авраг ингээд нөгөө цаанаасаа нэг юм жоохон тошгоо арцтай гэдэг тийм. Тэр тэгээд анар ингээд нөгөө анх танилцааг одоо ч ингээд зүгээр барилдаан болгон дээр ингээд найз нөхөрлөөд өмнөх үед нь юм яриад дуусныхаа дараа алдаа оноогоо ингээд яриах чи манай анар ч шал өөр шүү дээ. Хүмүүс нөр анх би яг андаг төсөлж явахдаа за энэ хүүхд чинь ууртаа хүүхд юм да шилдэж мэлдээр баг ингээд уурлаа. Тийм бодож анх төсөлж ирсэн анарыг. Тэгээ удаачгүй хойлоо нэг жил аймгийн арслан болол тэгээ манай анар ч үндэсний юу жудаа өгөх жоохон 2 номер тавиал тэгэл явсан баг тий. Тэгээ ер нь шгшээ өгтөг 2 жил байсан. Чудаг шгшээ өгтөг 2 жил байсан. Тэгээ хассан килограммын ер нь нэг 7-8 ил хасч ордог. Тэгээд хойд чинь тэр чинь найдын нөхшмээр гэж нэг агуу авраг байлаа шүү дээ. Юу гэж бид нарыг гаргаахаа тэгэл ерөнхийдөө за тэмцээн уралдаанд ч хэцүү байна энэ хажуугаар юм байхгүй юм байна. Үндэсний хөрөг. Тий, за үндэсний хөрөөгөө орё доо. Тэгээд бас нэг тухай тэмцээн уралдаанд явах зард мөнгө хэлээсэл хөвцөлөө шүү тий. Нэг тийм асуудлаас болоод ерөнхийдөө үндэсний хөрөө хаал орсон доо. Битгой ч бас одоо яг шгшээд нөгөө цуг бэлтгэл хийжсэн. Тэгэнгүүтээ нөгөө уусаал тэгэл төвш авах чинь нэг номер байсан. Тэгэл анараа инкод талгаж инкод авах байсан. Нэг үд ярьж за ойлоо жуудаа болох гэдэг. За тий. Тэгээд энэ алдар спорт хорон зоригт нач тий. Нөгөө одоо аймгийн бас хүүхдүүд ирж бэлтгэл хийдэг алдар спорт хорон. Тэгээд зоригт нач үндэс хийгээд.
Тэгэнгүүт хамт очиж дөрөвд начин дээр очиж анх тэгээд тэр одоо тал талын одоо аймагаас ирсэн хүүхдүүдтэй хамтарч бэлтгэл хийгээд. Шир бокс тэгээд гойд ерөнхийдөө юу гэж зөвлөж байд. Шир бокс дээр яг үнцээ хийгээл тэгэл хажуугаа нөгөө жуудаагаа хийгээл шир бокс дээр жуудаагаа хийгээл. Багш ерөнхийдөө яг жуудаагаа хийж болохгүй шүү л гэдэг гэсэн. Бас тэрэн ч спорт Тийм шүү дээ. Одоо ч тэгэл яг тэргүүл барилдаж шүү дээ. Тийм. яг тэр сурсан морал барилдаж байгаа шүү дээ. Нөгөө хүчний юм бол бэлтгэл өөрт хийдэг байсан шүү дээ шир бокс. Олс. Тэгэл дөрмөх над. Тэр манай шог багш нар ч ер нь тэгж тийм. Тэгээ баахан юм ярьж та. За манай бас юм ихлэх чинь бас тэгээд тэмдэг тусалцаа их хэрэг болох юм аа. Тэгээд одоо манай ачтай манай подкастын маань ивент хийж байгаа Ями Жүүсэр хоёр сайхан найзыгаа дайлаа. За манай Ями Жүүс маань энэ саахны орц юу найрлага гараагүй. Энэ сайхан хүүхдийн бэлгийн багцыг бас шинэ жилийн өмнө борлуулж байгаа юм байна шүү. Тэгээд Пүүс компани албан байгууллагууд байвал энэ сайхан эко цэвэр бэлгийг сонгож аваарай гэж хэлмээр. 100 чихэргүй юм тийм. Чихэргүй тий. Энэ гоё юм шүү. Сахаргүй чимс гэж шүү. Попкорн гэж шүү. За ам халаад ерөөсөө би чигээд бас зөрөө буруу явах юм аа. Тэгээ сүүлдээ нэг доор нь хүмүүс чинь коммент чи хүнээ яриасангүй дундуур нь орлоо гэх юм уух юм өгсөнгөө Мэргэжлийн хөдөлгч байна. Мэргэжлийн хөдөлгч байж лээ. тэгээд одоо тэгээ болохгүй цааш та сайжрах үед гэж бодоо л Ой, амар нөө. тэгээд ийм ихлүүлсэн сайхан үеийнхийнхаа сайхан залуучуудтай Монгол хотынхоо сайхан өв уламжлал за цааш та яаж сайхан эрг сайхнаар цааш нь залуучуудаа түгээн дэлгэрүүлэхийг гэсэн үднээс энэ сайхан нэвтрүүлгийг эхлээд явж гин. Тэгээд энэ нэвтрүүлэгт одоо үеийнгийн залуучууд болохоор ингээд санал тавихад их сайхнаар хүлээж авах юм. Одоо хамт тэгээ зарим нүуний сэтгүүлч надад гэж тий. Чи хаанаас эднийг бодоод байна? Намайг асуухаар ерөөс шазаагаад байдаг шүү дээ хүмүүс. Гэр бүлтэй эрүүл амттай сонголт. Ями 100% байгалийн NFC Juice. Ачиртай бантан подкастын ивент тэгж эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Ями Juice. Цэрэгч өсвөрт бас гэсэн мундаг сайн барилдсан. Улсын баяр нааданд үзүүлсэн тий 2 жил. Нэг л үзүүлсэн. 10 онд. Сүрийн омоор байж тэгэж шүү дээ. Одоогоор бол омоор юм даа гэж. Одоо нэг омоор ч одоо тухайн цэрэг үед сошиал юм байсан бол юу омоор шүү дээ гэж. Тэгээд цэрэг цаантаа анх за барилдааны өдөө дээр өсвөрт барилдаад дүүрэн баяр гавьяаттай хоёлаа үзүр түндүүлдэ барилж хард залуу гараад ерөнхийдөө бүх болох сайхан юм бүрдсэн. Залуу 2011 оны Баян-Өлгийн баяр нааданд энэчээс хотоос Яг үнэ шүү. явж барилт голлоо. За манайхан маа багш Батул тогш маань Баян-Өлгийн барилт нэг таньдаг хүнийхээ утсыг өгөө. За ямар ч таньдаг хүн надад ерөөс байхгүй. Ерөөс зүүдлэгдэхгүй тийш очиж барилт. Өлгөд очиж барилдаж байгаа. Өлгөд очиж барилдаж байгаа. Ноо за. Тэгэд манай Эрдэнэхүү юу Мят руу яваад очиод нэг билет үлдсэн минь чи явчих гээл. Тэгээ ороо суулаад тэгсэн чинь Сэрийг одоо энэ юуны Хөвсгөлийн Солонбаатар Батүлцээ одоо энэ Хөвсгөлийн аймгийн харцах Ширнэн энэ залуучууд тэгээ Сэрийг чинь твич нөө ухаад чинь за нөгөө өсрөөр нь мэдж байгаа юм чинь аймгийн солбол авчин ч гэж бодоагүй энэ мундаг барилдаг залуу шугад барилдсан чинь манай хүн чинь маргааш нэг өдөр туушин цаараа үзүүлэлтүүд гараад ирсэн. Жохон хөвгт 17 тоо юу. Тий 17 тоо шүү дээ. Энэ тэгтээ нөгөө амар гоё түүх шүү. Гоё. Би нөгөө хамгийн гол нь тэр цол авах гэж бодохгүй байгаа шүү дээ. Юу нэ яг л заяа. Нодлон жилийн өсвөрт үзчихсэн юм тий. Би өмнөх жил нь яг үзүүрлээ дүүрэн баяртай улсын наадам үзүүлээд шанс олцсон. Тэгээд 10 тэр жил 12 оныхоо 11 оныхоо аймгийн наадам дээр манай энэ нутгийн канат багш гэдэг. Тэгээ би энэ шир багш канат багш дээр хамт бэлтгэл гарсан. Тэгээд яг тэр жилийн мэдхгүй ягаад ч юм багш тэгээдсэн байхгүй шир багш канат багш нөгөө одоо бэлтгэл сургуультаа ингэ нөгөө сайн хийгээд цол авах шүү. Юу энэ цол гэж төсөөлөгдөхгүй байгаа шүү дээ. Юу тэгээ ямар цол. Тэгээд нисгбууд дээр яваад очсон Батүлцээ нөгөө сумын зам чи амар барилдаг хүн бүгд очсон. Өө энэ дондоос яаж цолох вэ? Золбоо Батүлцээ яг саяны Ширнэн минь бүгд очсон. Тэгээ аймгийн наадмын сайхан барилдаж заан цол авч илээ. Тэд нар чи юу яад юм бэ л шүү дээ. Анарсан бас зөндөл бол явж байна. Аймгийн наадмын гэхдээ яаж гэсэн байгаа. Нөгөө нэг 5 давуулангуудаа завсарч тийм билээ. Тэгдэм Тэгээ манай. маргааш нь үзт юм билээ. Шүүгийн 8
Аюулгүй хөө. Тий. Нөөсөө. Эхний өдөр 5-ын даваа. Тийм саяханаас тэгдсэн үү? Тэгсэн манай жил болгон тэгдэ. Тэгээ манай он чинь начин болчлоо. Би ч тэгээд энэ залуу яг нэг начин боллоо гээл. Тэгээ одоо 6 дээр баг унах л байлгүй дээ. Чи яаж өрөлдсөн? Би 2 дээр батлын витер үзээд. За толгоч юм уу? Тэгээ батлын дараа үзэж байгаа нэг салгаж явж байгаа давчт юм аа. Тэгээ 3 дээр ширэнтэй тунаад 4 дээр тэр Цолонбаатар гэдэг аймгийн харцаг тунж байсан. За тэр чинь болгоны хөлөө. Хөлийн авч байгаа Хөлийн аваад. Бат үлцэг болохоор бол наас мөл яагаад тий бас өсөлтөд аваад тэгсэн тий. Харин бас бууж гинаад. Тэгээ хүмүүс зүгээр намайг ч зүгээр Угаасаа хайцсан гээд чи стаална гэж хэлсэн. Би ч золбоо угаас тэгээ манай аймагт ярьсан манай одоо нэрхий болгоноох хэд мустав. За золбоо уусаа золбоо төрүүлчихлээ. Ус бат үлцэг айж байгаа юм чи. Тэгсэн Цолонбаатар гэдэг тий. Тэр тэгээд явж исэн чинь Сэрэг 6 дээр одоо энэ ууган ахтаа үздэг. тий ховдын энэ ууган байдаг тий. Тэгсэн ерөөсөө шайг ингээд ерөөсөө би Сэрэг тэгэл 6-гийн наваад ингээд өнгөрөөд бараг хохтоо. Аяхан байхгүй тий. Тэг ингээд явж исэн чинь Сэрэг ерөөсөө мөргөж хөөж байгаа хөмрөөд юм уу хутгаад лөө тий. Хөмөрсөн шүү дээ. Ерөөс тэгээд ерөөсөө чалаад байгаа шүү дээ. Ямар дандаа гүйцдэг харин. Ингээд явж байгаа төрүүлчих юм. Тэгээд долоо дээр Цолонбаатар хаяад. Тэгсэн. Тэгээд ихтэй болонтой үзүүд. Яалч усүлд нь гээд болоо тий. Би мөргүүлээ тэгээд нэг золгоноос. Тэгээ барагч баг ханцсан дөө тэгээ баярж гүйсээр тийш дуугаад гүйж байгаа долоо дээр гүйж энэ бодоод дандаа гүйждэг. Чи улсын наадраас гүйцсэн шүү дээ. Ер нь тэр сумын одыг хайчаад гүйдэг чи ер нь тэр чигээр аль 11 онд бараг 11 жил юм. Улсын наадамж гэсэн тэгдэг байсан байл шүү дээ. 50 даваа дуусчихад маргааш нь 6-гийн даваа эхэлдэг байсан. Тэр ер нь ямар одоо зөв ингэ бодоход. Яг хоо тэр бас 50 даваа дуусгацсан тий бас нэг 5 давцсан бөхчүүд энэ тэрас яах юм бэ? Одоо бас нэг за нэг эсгөөл нэг жоохон яхаар үзэх эсгөөл жоохон сэтгэл санаа хандсан орой жоохон яг тэгэл авсныхан удаагүй бас сэтгэл санаагаа төвлөрүүлэх л бах та. Тийм тий. Одоо ч юм бол тэгээд 5 давж байгаа сэтгэлийн хөөрлөөрөө 6 дараа тий зарим нь чи одоо том золдонгоч шазаад л зогсож байгаа. Сэтгэлийн хөөрлөө байхгүй. Сэрэг цаа чи одоо бүжгэнд их яваа ястай тий. Тэр бүжгийг одоо ер нь цуснд нөөсөл жоохон баар самаагаар яваа. Нутгийн юм бай. Нутгийн манайч ерөнхийдөө нутгийн бас байгаад байна шүү дээ. Дуусгасан даа гэж. Тий тэгээд ер нь багтаа бас ерөнхийдөө бас спорт урлаг ер нь дуртай байсан. 10 жилдээ ч гэсэн дуулчих чадах бас туудын бол тэгэл гайваа. Мөнх нарны 100 ярьж сажаар бахаа арга тэр гурвсан. Тэгээд сайхан дууд болооч гэсэн чинь би бүжгэндээ сайн гэх. Тэгээд Сэрэг одоо тэгэл байж. Тэгээд бүжгэндээ сайн. Анар өдөр чинь бас олон үтсээ анар чинь тэгээд тэр манай анарын чинь ер нь хамгийн онцлог нь гэх юм бол ерөөсөө баруун ташаа. Ерөөсөө хүн явал одоо жишээ бигээс сүйд хараалахад ер нь хөлөө алдахгүй шүү. Хайд хөл алдахгүй. Одоо сүүлийн үед нэг ганц нэг алдах гэдэг нь юу? Алдахаас өмнө унчаад байна шүү дээ. Хурцгэл явж байхад өөдөөс хагалт нь өшгөлтөн за тэгээд лав авчих юм бол баг өөрт нь бүр амар болоод давуулж гуйдаад хөмрөө тохоо тий. Анаа барилтны онцлог бол одоо ерөөсөө уншигдахгүй шүү дээ ер нь. Тэгээд ер нь айцгүй их хийдэг. Одоо алуулж явал интенсив хийж байна шүү дээ. Бас нэг спорт жуудоо ч бас тэгээд энэ хариу их сайтай л да. Тэгээд давуулж ийн хөмрөө тэгээд яг хоо шир багш яагаад гэдэгс ерөнхийдөө Японд ингээд бэлтгэл хийхээр ер нь тонгоологддог байхгүй юу? Одоо манайхан самб ч юм уу одоо жуудогийн отгоо ч юм уу сэрэг ч юм уу ингээд жуудо барилддаг мөртлөө бас тонгоож барилддаг ш зулгааж тонгоож тий шигдэж. Японд болохоор яг жуудоогоор ингээд бэлтгэл хийсэн хүмүүс ингээд анаас нь тонгоологддог байхгүй юу? Яг л босоо барилдан цэвэр жуудо каласг жуудо хийгээд тэгээ тухайд миний очиж байгаа энэ төр ер нь жуудо хонгоддог байсан хөлмөл авдаг байсан тий. Тэгэхээр энэ төр тэмцээнд орж байгаад хонгодох гээд энэ төр очингууд энэ төр багш нар нуурлаа загнаад ерөөсөө тийм хэлэхгүй. Яг л ингээд шил ханцаагаа босоо барилдгээд яг тэгээд тийм дөрвөн бүр байгаад хахад шүү дээ тий. Тэгээд зүүн талаар нь хэлэхгүй. Чи баруун уу зүүн үү? За баруун гэх юм бол яг баруун талдаа л барилд бити зүүн барилдаг. Яг тэгээд нэг ингээд яачдаг бэл. Тэр сургалт харагдсан үү тий. Тэгээ одоо ямар болсон байгаа ямар ч номоо байх чинь бүр яг тэгээд жоохон тонгоож монгоох гээд ингээд тонгоож монгоод барилдах гэхээр уурлаад ерөөсөө тэгэлдэг. Наа чинь жуудаа биш. Анар чинь нисхийн сургууль уу? Тэгээ нисхийн сургуульд.
Шинэ сургууль тэгээд одоо ерөөд нисэх арга барилын тактик мактикийн сурж ирсэн үү? Байхгүй, тийм байхгүй. Бид чинь тэгэл яг бэлтгэлээ хийгээл. Яг хичээл андын хамгаалдаг бариад анард барьж байгаа шүү дээ. Бэлтгэлээ хийгээл тэгээд хичээл ер нь бол тэгэл хаашаа шүү дээ. Аа. Тэгээ айгүй хүнд бэлтгэл өдрийн 3 бэлтгэл хийдэг. Тэгэл тэн дээр чи очиж ингээл нэг хичээл дээр нэг яаж байгаа нойр авчих гал тийм шүү дээ. Заримдаа унтан тий. Би агарыг аль дээр нэвтрүүлэг зураг өсчрийн нэвтрүүлэг үзсэн чинь нисхийн сургууль гэдэг. Тэгээд нисхийн сургууль сурсан болохоор өөрөө бас тэр агаар магаар тус дүүлж явсан хүн болохоор дандаа өрсөлдөгчтэй ингэ нисдэг. Тэгээд агаараар явуулаад тийм. Хариу ихийгээд. Тий. Анар тэр чинь 19 онд анар харцуулаад 18 онд би харцуулаад анар улсын ачин цолтой би анх цол авчаад анхны барилтаа ерөнхийлөгчийн сомоор 19 29 төцөхгүй тэр жил чинь наадах чинь мундаг байсан шүү дээ. Оо янз. Барилдсан болгондоо тэр доотог дөрөв төлж байна. 2 5 4 Дөрөв бид нуурдیں۔ Тий. тэгсээр. Тэгээ бид нэг зураг байдсан шүү дээ. Би ингээ хэрүүл хийж байгаа. Доос нэг барь цаахгүй юу? Харин тий. Барь цаахгүй нөр би дараа тавиулчаад би миний л буруу байхгүй. Дараа тавиулчаад болцтойгоо бодсон нөгөө идэвхтэй байдлаар барьд өргөж явж байгаа наа чи. шил болгоцсон тий. Би нөгөө босс нэг доошоо суудсан. Босгоо ингээ хэрүүл хийсэн. Андар ингээ отгоо намайг ирээ зэгнээд. Чи ямар наач барилдаа зогсчод байгаа юм ш. Идэвхтэй явж. Идэвхтэй явж байгаа чигээ. Тэгээ нөгөө би шинэ цал авсан үзэгчд ойрлж мөрлөө. Тэгээ шиг хэсэг сенсацтай яваа. Тэгэд чи нэг залтхан залтсан шүү гэж. Тэгээд ширгэдөө барилдаа миний л анхааралгүй гэх л та. Тэгээд 2 сарын дараа хоёулаа дахиад үзлээ. Цагаан сарын барилдаа бол. Тавдар цундаг үл вэ? Тэгэл Тав дээр. Оо зөө. Батүлцээ заа. Бадарч хацаг бас итгэж. Би дураас Бадарчийг аваад. Манайр үзэхгүй. Ахаа тонлоо. Үзлээ. Харин үзлээ биш нөгөө ерөөдөө наач өвн наа ухтай за одоо би Одоо шалган тий. Тэ үзсэн дийлдэг шүү. Сэрүүгээс явах гэж үзлээ. Золгоод үзлээ байд. Хамгийн сүүлийн золгоо яг барь зонгох чи тэр заалсан. Тэгэхээр нэг шуудагаа бол мөргөл хөөд юм мөргөж наад чи барь тавьчихгүй. Эсвэл хүмүүс яв гэж биш нэг мөргөж хайдаг уу шүү дээ. Шунаа амар татаа хүмүүс чи наад чи ингэ бүжгэлж байгаа юм шиг гараад яваад би ягараа. Тэмдэр яа нэг эвгүй болсон юм а. Тэр нэг шахаад нэг хутгсан шүү дээ. Тий. Тэн дээр нэг эвгүй болоод тэр нэг яг гинтэлтэн тэр мортхон дээр л гэж бодохгүй юу? Ингээ шахаад хутгаар энэ зүүндээ ч юм уу нэг мортхонтэй гээ бодоод хөлөө хоошоо авсан чиний хөөдгийг таарсан байхгүй. Наад чи ерөөсөө тэр хоош ер нь унахгүй шүү дээ. Унгуш хоош байг харагшаа. Тэгээ тэр жил ч юм бол наадах чи ер нь Аргагүй сайн гойд байсан. Тэр жилийн улсын баяр нааданд сүм чинь зааланд 2 3 4 үлдсэн. Тэгээд Батүлцээтэй бас тэр 6-гийн даваа барилдаа. Одоо нөр юу яах юм аа? Би ингээд ганц нэг наадын бичлэгүүд ухраад үзье. Энэ хоёрын барилдааны бичлэг нэг эфирт нэг орж ирэх юм. Оо зөө. Тэгээд яг ингээд сүүлд нэг ингээд детачлаад ингээд харахаар тэр наан Батүлцээд өөрөө сонгуулчаад халж байгаа. Тэр наан шагажтаа тавьж явж байгаа бас өмнөдөө л амар барилдаа шүү дээ. Хүнд шүү тэр бол. Тэн дээр нь моцсон шүү дээ. Тэгсэн тий. Ер нь яг ингээд 5 хүртэл айгүй хөнгөн барилдагаа гэсэн байхгүй юу? Аа. Тэгээ айгүй нэг ер нь нэг яах вэ гатэрсэн. Тэгээ би нэг хүн ингээд нэг жоохон ачаал авахгүй байж байгаа барилдах нь огцомддаг шүү дээ. Тий, огцомд. Огцом ингээд гинт хүнд барилдаангууд Хоол агшааргаа. тэгээ халаалт хийхгүй мэхгүй ингээд барилдахаар тэгэл Батүлцээтэй барилдал яг ингээд огцомдчихдаг байхгүй. Яг заа ингээд сонгуулаад золгон дээрсэн тэр Батүлцэгийг гаргана гэдэг чинь ер нь чангар шүү дээ Батүлцэгийг. Тий шүү. Тэгээ тэр сонгоотой болохоор Батүлцээ давхар дээрээс юм уу азаа үзэхгүй шүү дээ. Илүү юм дээр явна шүү дээ тий. Тэгээд яг ингээд яг сонгон дээр ингээд очиод дараад ингээд тавилцсан. Барилдаа ихний дараа тавилцсан. Тэгэл цааш нөө сугатаагаа аваад явдгаараа яваад засуулт нөгөө барилдаа үргэлж байгаа зогсоох байхгүй. Тэгэл яг ингээд бүглэрч Сайн ажилласандээ заачсан. бүглэрч юм чи ингээд бүглэрэл. За сонгоогийн тавилцсан одоо л тэсэн шүү гэл. Тэгээ сонгочод би бас нэлээд удаан яасан шүү. Их сорилдсан. Тэгэл яг ингээд тавьдг юм билүү гэж бодоод. Би нэг дангаас эхлээд золгоод дангаас би нэг шахаж татдаг шүү дээ. Яг нэг шахаж татаад яг тэрэн дээр нэг тесрэл татаал яг унгаачлаа гэж бодсон чинь цаана Бацуур аргын барилдаанд тараад их татал зогсож байгаа байхгүй. За да хотлоочлаа гэж яг тэгэл яг сүүлийн сумаа тавьчихсан. За би нэг алдах гал ингээд алдах гал. Тэгээ нэг шахаж татаал тавиад байсан сонгоноос. Тэр сонгонд. За нэг мордол үзээд энэ болохгүй гэл. Дараагийн юун дээр чинь сонгуулах юм угаасаа нэг болчихгүй. Яг ингээд бүглэрсэн. Хүн давцсан мөртөө ахилагаад бүр дууссан мөртөө хүн чинь даваад хүний бас сэтгэл хөдлөл ингээд гүйж байгаа. Яг барилдахт өгөх гээд байгаа. За нэг тавиад за энэ дээр нэг яваад
Батүлзийн номууд бол төвчээртэй юм шүү. Олон цагаар барилдаа сурцсан тий. Тэгээд өөрөө өстой. тэгэл тэр чинь барь сонгож байгаа анаар нэг юм хийгээд унах юм бол тэгэл амар ядаа шүү. Тэгээд ерөөсөө соргоогоо шүү. Барилдаа дуусчих тэгдэг тий. Барилдаа нийлээ таван сэтгэлийн хөдөл тэр хялаалтаас илүү сэтгэл хөдөлж байгаа. Харин тэгээд тэр чинь аргагүй л дээ бас анарын 3 жилийн өмнө яг тэр даваан дээрээ үзээд унтсан тий. Яг би тэр 6 дээр сонгуулаад унтсан. Сонгуулаад тэгээд яг тэгж таараад дахиад сонгол шодлцсон чинь сонгоо надаас таарах байх гэдэг нэг сумаа 50-тай гэж. Яг Батүлзийн талаар дахиад харсан. тэгэл ингээл толгойсрал яа. Тэгээ яг бөхөөргөн нэг ганц хоёр хайцсан. Ерөнхийдөө тэр жил нэг 2-3 хайцсан. Тэгээд тэр нь яг бас нэг сэтгэл орцсон байх. За би хайж болоодсон юм шиг гэдэг. Өхөлдүүлж нэг 2 унтсан. 100 хөлдөөс цаа. Өхөлдүүлж нэг 2 унтсан. Ямар ч яг 2 унтчих жоохгүй. Тэгээд би өхөлдүүлэлт унж магадaltaй юм гээл хөлдүүлэхгүйгээл өхөлдөг зүйлэл хойш таад үзээдсэн. Тэгээд ямар ч байсан саад чинь тэр өхөлдөг хийгээгүй гэж тусаад мөр тэгээд. Анаар ч өөрөө мундаг хэлдэг шүү. Одоо би сая чинь өөр алтан замар чинь ерөөсөө анартаа толхон баруун толхон хойш баруун хөлд анхаа. Амар хилжлээ шүү муухай. Үнийг манай нөгөөдөө ч хөлөө хойшлоо тий. Анаар дотор гацсан энэ ядаргатай дугаа байж байгаа. Анаар ч өөр би ч анаас тус одоо олон тийш өмжсөн. Өхөлд нэг хөл. Ерөөсөө баруун золгоол наа чи өхөлд нь хутхна. Тэгээд дагуулж өсгөлнө. Зүүн золгоо наа чи барьс тавиаг байгаад шууд татчихдаг байхгүй юу? Тэр татаны юу? Тэгээ би чинь за энэ манай энэ өхөлдөндөө бодоо зогсож байгаа өөрөө өхөлдөд унж ирсэн тийм байхгүй. Тэр жилийн бэлтгэл бол анар өстой мундаг байсан тэгээд. Юу барилдсан бол ундаа юу шүгрөөд тэгээд хаа юу яад юм бэ? Яг тэгээд ер нь яг нэг хүн сэтгэл орно гэж яддаг штэ. Анх усан ачцолтой бархлын барилдаанд төрүүлэн шил байх бодоогүй яг нэг 3-4 давчи гайгүй байл 3-4 давчи гэдэг тиймэрхүү байдалтай л ер нь орж иж байгаа штэ. Нөхчөр нэгцсэн юм шиг гончиг дамгаар дид байсан. Содом арслан ид байсан. Мөнхөд тавраг гэл одоо аврагууд чи ингэж байсан. Тэгээд тэр барилдаанд ягаад ч нэг хөнгөн яа төрүүлсэн бохгүй. Тэгсэлцээ үзүүлдээд тэгэл хүн чинь ер нь гайгүй биш тэгээд нэг тийм бодол ороод ирдэг лээ. За. Тэгээ нэг ганц нэг тэрээр ганц нэг гайгүй барилдаад энэ тэр эренгуут ер нь тэгэл дэшэл барилтыг гэсэн яг л тийм зорилготой болчих. Ер нь унахгүй шүү дээ тий. За унахгүй маань гайгүй маань хангаагаас босдын бол гэдэг л юм хэрэгж байгаа шүү дээ. Тэгэл Сэрэг зааны хувьд за сэрэг сан чи өмнө ч за заал тавгийн барилдаанд юуны аим өсөрч чинь бас 2-3 үзүүлсэн баг шүү. тэгсэн. Манай амар жаргалтай хүртэл үлдээд яаж Хөлтөгтэй үлдээд. аим өсөргийн барилдаанууд зэрэгдээ сайхан барилж байсан. Улсын баяр наадандаа бас цол авахаас өмнө 4 даваад 5 даваад босоод барилдсан. Тэгсэн. Тэрний дараажилтээ 17 онд. Тэгээд энэ хүн л уран өгсөндөө. Тэгээд тунаад нач явсан шүү дээ. Мөнгөн Баатартаа. Тэгээд би оюун болд унсан тэр жил. Тэгээд найз усын начин болцсон. Өөрөө 50 даваад унсан. Тэгээд хамт бэлтгэл хийж байгаа бас найз начин болоход би юу яагаа болохгүй л. Тэгэл хичээгээл их шууд намрын нээлтийн аймагт зэрэгт гараал. Яг сайн шиг нэр анар шиг зүгээр үзүүрлэн ч одоо 2-3 доо за ялгтаа нэг шүүг авъя анх удаа гэд явсараа сөхөд хувцастаа үзүү төрөнд үлдээд унс. Тэгээд дараачихын шууд дараагийн сар дээр бас барилд аймаг төр ахаа үзүүрлдэг юм. Тийм. Гэхдээ төрүүлсэн үзүүрсэн амар жаргалтай үзүүрлээ. Тэгээд ер нь барилдсан бас улс аймагтай ч юм бас давгүй барилдаа. Тойрч дугадгүй бас 16 оны наадамч бас ер нь сайхан наадам болсон шүү дээ. Нэг нь тий 5-ын даваанд тун гэдэг чинь ер нь тэгэл бас гоё шүү дээ ер нь тий. Тунаад үзэх тэгээд тунаад бүр цол аавн улсын цолтныг нэд багтана. Тэгээд сэргийн хувьд болох юм бол бас өнөө цагийн тухайн үед чинь оюун бололтой арслан чинь дөнгөж арслан болсон дараа жил нь тий. төрүүлэн л гэж ярьж байсан тий. Хоёул яриа өгсөн тий. Бит хоёр оюун бол дөнгөрөөчлөгээд яриа байсан байхгүй. Дөрөв очиод нөгөө ам авдаж ам авдаж нэг цаг мөр. Тэгээ нэг анарын нэг ахыхын урталт нэг байранд ноч амраад тэгээ яриа байжсэн. Бит хоёрыг амар гээд уцгураагаад тавцсан заяа. Нэг өрөөнд хоёр ороод амарч ирэв. Тэгээ хоёулаа хөвтөж байгаа л амтаа унтчихна гэсэн чинь. Үгүй унтахгүй унтч чадахгүй нэг чи хин авч гоод гэдэг. Тэгээ бит хоёр ярьж байгаа байхгүй дээрээс нь. За хин авах бол. Гэт. Тэгээ яг оюун бол дээр ирэл оюун бол дээр нэг гацдаг.
Яг тэгээ намайг аваад тэгээ найз маань сайхан тунаад. Анаа тэгэл 5-ын даваанд сайхан одоо тухайн үе чи манай мөнгө авах чинь айгу мундаг барилж байгаа шүү дээ тий. Түүх томог шиг л. Тэгэхээр мөнгө авахтаа сайхан томж барилдаад Андрын сэтгэл зүй бол ер нь бас Аимч шүү. ер нь юмд хөдлөхгүй байх шүү, хад чулуу байх шүү. Одоо тэгээд хөдлөөд идүүлсэн ба шүү дээ. Цааны өөртөө Ноноос арах болсон шүү дээ. Одоо нэг заалны бас барилдаанд явдаг шүү дээ. Тэр чинь анар манар одоо 1-ийн даваа, 2-ийн даваа оноолт таарж байгаа олон хүмүүс байж байгаа. Усын наадмаар хөтлөө оноод ирчих. За нэг одоо бүхчүүдөө бид таньж байгаа шүү дээ. Тэгэхэд маань тоохгүй сууж шүү дээ. Бидний чинь тэр нэрдээ тэрнтэй даарслаа дөрөө нуграа ингэжтэйгээд анар өө тоохгүй. Анаа тийм Сэтгэл зүй уусаатай. тэр юугаараа ч гэсэн тэгэл улсын баяр наадамд Гэтэ мөнгө авах чинь өвөл нь унтсан те. Бид 5-6 дараа л унтсан шүү дээ. мөнгө авах туу. Мөнгө авах нэг аваад хаяад идэв гэсэн сонио. Яг нэг 4 аймаг сэрбэтний 4 төлөлд нь мөнгө авах чинь батараа шүү дээ. Хоёр бол авсан тий хөрөн зүзүүний магнаа. Тий, тэгэл аваад энэ 5 дээр чавна. Тэгэл 4 төлдөл авна. Тэгээ юу сайдгүй би нэг яг хичээгээл барилдаад байсан. Тэгэл яваал барилдаад байсан. Хацлаа гээл нэг жоохон шаардлагамар ихтэй хамаагүй мэгэл барилдаад байсан. Тэгэл мөнгө өгтөд харцаа зааз ер нь хэцүүтэй гэж бодчихсон чинь манай энэ Баянунгийн Батхада Матвикад арслаа хоо штэ. Батгах тий. За чи байр сонгот юу ч хийхгүй шүү. Чи сонгоноос унахгүй. Тэгэл ерөөсөө ингээл яц хэвтцсэн. За Сонгоё. тэг сонгоо ерөөсөө өөр нүгөө гаргадахгүй. Тэгээд унуул чинтер гэж юм бодогдоогүй л дээ. За тэгээд унуул мөнгө тэл цолон төрж байгаа юм байна. Тийм Тэр үед хүн тэгж надлав тэгж санагдсан. Хүн ер нь гэж бодоод ирэх юм бол хүнээс юм гарахгүй шүү. Харин яг тэгдэж шүү. Би дараагийнхаа эрсдлийг тооцох юм бол тий. Анарын юг асуусан байна хандаа. Дасаач. Тэгэл Чи өөрөө бас том цол авч ирсэн тэгээд ямар гэдэг юм би ч юм бол ер нь тэгэл сэтгэл санаа бас хогоосоо болцсон байсан шүү дээ. Тэгээ бас л яг чи нөө мөнгө авахт өвөл ундаг гэдэг чи бид чинь тэр жил чинь 4 унтсан байдаг лөө. 4 унтсан. Тэгээд яж яхад нь яг наадмын сорилго 900 долоход намайг бүр 5-8 цаадаж аваа хийсэн. Баа хүмүүсээс. За ингээл дууслаа ерөөсөө. Би ингээл алуулах юм байна. Ингээд хоосоо оцорлоо гэж болж ирсэн. Хажууд маань яг гарах чагаад мундаг сайхан ах нар маань гоё зөвлөгөө бас те. зөвлөгөө өгөөд тэрэнд цагаанаа аригч чаагаад тэр зөвлөгөө өгөөд тэрний үнд дээр нэг азар шахуу тэгэл ер нь давж байгаа тэр ихгүй. Хазар гэж чи мөргөж хөөгөл бүр илдээд. За урд урд тавьчих юм надаа. Тэгээд энэ тавнуудаа огшоо түр зурд авчих юм уу? Нэг бүүргэр ирж байгаа. Юуг нь ханд авахаар авч идэггүй. За тэгээ өнөөдөр манай хоёр найз маань бас дөнгөж сая бэлтгэл сургуультаа тараад ирж байгаа. Өнөөдрийн манай подкастын зураг авалт Чили ресторанаас маань хурж байна. Манай Чили ресторан бол за хотпот хоолнууд болон Япон хоол, за мөн бүүргэр. Энэ бүүргийг бас бид дамжлах гээд ирсэн байна. Чили ресторан бол манай Азиана рестораны бас нэг салбар ресторан байгаа. Тэгээ та бүхэн Шангрила төвийн 3 давхарт ирж за Чили ресторанаар ирж үйлчлүүлээрэй. Очиртай бантан подкастын ивент тэгж Чили, Шабу Шабу энд суши ресторан. Хамгийн ихний дугаарт нөгөө бантанхаа идэх. Ханд бантанхаа ялч. Бантанхаа идэж байгаа буруудчлаа. Шижрахтай ярьжсэн чинь шижрахыг юм ярьж байхад нь өгч байгаа юм чинь бантан идлээгээр хүмүүс коммент бичээд. Тэгсэн чинь сая 2-3 дугаар хоол идэхгүй явуулсан чинь хүмүүс чинь хоол идэнгээ найзуудынхаа цугартч байгаа мөхчүүдийнхаа бас хүүх мөхүүд ингээд яриул гоё юм байна. Тэгээ өнөөдрийн дугаар манайхаа энэ хоол идэлттэй цуг явуучих гээд байгаа шүү. Түүнийхээ жижиг аяганд сая манай миний нөгөө подкастын нэрийн хоол болох бантан маань ирсэн байна. Гурлаа идэл сайхан бантангаасаа тэгээд бүүргэрээсээ идээд фото идээд. За манай амар Японд сургууль сурж ирсэн хүн суши. Суши дуртай. Суши дуртай үү? Би бол бүүргэр дуртай шээ. Америкээс бүүргэр дуртай. Америкт би бас нэг хагасчил байсан бэ. Тийш дээ тийм. Миний хагасчил бас байсан. Тэр Макдоналдс. Макдоналдс. Махсаад болтгоо. Я бүүргэр ид. Манай энэ бүүргэр Primate брендийн махаар ингээд хийсэн юм сайхан. Зөө. Яг тэр бүүргүүдийг бодох юм бол цэвэр органик Монгол үхрийн махаар. Зөө. За бантан маань үлц ирсэн байна. Юу яагаад вэ? Нэм чиз насчих. За. За. Зөө. Махан дээр асах.
За. Sorry. Энэ маань алтай ч юм уу? Оо. Ингэж идэв юм шүү дээ. Алсч. Ойлоо. Яг Америкт явж байгаа чинь ер нь тэгэл бүр шүү дээ. Харин тийм. Одоо тэгээ Баярлалаа. тэр нэг ландаас нэг кранаар өргөдөг нэг таргалцсан байна уу? Хит яа харин тийм. Хаяа да тэгээд нуусаа. Махсгаад ирэхээр ингэ олохоор гоё үү. Аа. Сэрэг хоолн дээр үү? Тийм сайн шээд яг үнж өнжөө нэг жоохон зайтай нэг дор иж чадахгүй. Яа баа. Чин ч гэсэн ер нь бас огцон нэмээгүй яг багаар нэмээд явж байгаа. Тэгсэн. Аслан болохдоо нэг дуунд болоотойгоо тэгэл. Зуруу бас нэг хэсэг хассаа тий. Зураг бас энийг даасан. Би нэмэхэд зөрөж хасгаад Жудаа ярьж байгаа анаас чи нэмэхэд хасгаад хэдрүүс гэж шүү. би 2 дөрөс уусагт. 2 4 сэрэг. Бас адилхан хоёр хүрсэн тий. За. Та манайх чинь нэг Хамгийн нодлон чамаагаар сумраад би ч жуудад орсон шүү дээ. Тэгээд өстө бэлгийн эко орох чинь өстө чанга байлаа. Чи хийгээг орсон юм. Багна ганцхан хөлс гараачлаа очтой юм. Мөнгөний нөгөө хэдэж гол аим мөнгөний бэлгийн байна. Одоо яс гоё л би бас 4 жилээр орж байгаа шүү. Оо тийм үү? Тийм. Би чи яа. Шижрах дараад хашид ойлоо ажигч яваа цагийн төгсгөд хаждаг. За. Тийм шүү дээ. Тэр нэг ландагтай үзсэн. Япон цорд нэг дүүх үү тийм. Том юм лээ хүрхгүй мэл зү. Урдсан мэж ороод байсан шүү дээ. Ер нь л ормоор сагтаад байгаа. Яг хэмцэн үзэхэд тийм. үзшүүрж юм санагдав. Нөгөө огшоод болтгоо. Тэгээ н авсан бохгүй. Чөлөөчүүдэгийн уур амьсгалнаараа өөр гоё байгаад бас Тийм шүү дээ. Тэр мэдрэмжийг яасан ч ядаагүй ч авахд бас гоё шүү дээ тийм. Манай хүмүүс яг нэг би халал хийж байгаа тэгэл үнтэй төсөөр галцдаг. За манай бадгаа ярилцсан. Манай За тийм. нөгөө подкаст юм байна. Брэнд тоогоо хаштай бантан тэгээд бантан маань одоо гурлаад ирсэн байна. Хачир нь одоо та Хачир нь юу вэ? Хаяа. хачир нь одоо гурлаг яриа шүү дээ. Оо. Энийг зөвхөн хачаан. Оо за. Тэгээд гол яг нэрний юм шүү дээ банд. Гоё авсан. Манай хоёр бол одоо хүүхдүүдээ сүүнээс нь гараад бор хоол молдонд орцлоо тэгээд бантлагаар хоолнд оруулж байгаа шүү дээ. Тэгвч нэг усын авах. Энэ жил орох юм уу? Манай Үгүй одоо Чи сая юу руу явсангүй юу? Юу руу явна гэсэн? Баян гурлуу. Үгүй. явсан самбад явсан үстэй. Оо явсан шүү дээ. Сүүл нэг Юу хадаад? Аа. За. Скот орсон. Тэвэж одоо бойл. Аймагаас ороод. Тэгээ сүүлдээ хүмүүсээ хараад гаа тэгээд Харин тийм. тэр чих нөө агитаага тооны явгантад хараад Тэгээд дүүнэртэйгээ шазаагаад байх хэцүү тэгэхээр бас одоо манай хоёр ч бас хар залуугаараа Аймаг аймгийнхаа хамгийн том толгойд нь болцсон. Дүүний бэлтгэл сургалтыг хийлгэн дэмжиг авч явах гэж та асуу том ажил байгаа. Оо тийм. бэлтгэл чангаж байна. Тэгээд өөрөө бэлтгэл хийх бас харилцаж байна. Юу н өөрийгөө хааж тавьчихдаг юм шүү дээ. Тэгээд өнөрөө тэгээд энэ нартаа орж хасалсараад л тэгээд бэлтгэлийн 2-3 цаг өнгөрч гэлээ. Амтгийг гэж байгаа. Хатгоос нагаас нь туршлага авмаар байна. Яг улсын наадам хүн дүүж. Тэгээд манайш өөрөө тэгээд Батраа. тий сайн байрлалаа. Тэгээд хүмүүс чинь одоо сошиал унжингаар одоо би чинь нэг амар мондог багш болцсон. Яригдлаа шүү дээ ер нь тэгэл. Тэр хүүхдээ 300 ард бол сэп хэл сууж ялаа шүү. 300 ард тийм. ер нь л асуудал байна. Ой нэгдээс гоё юм дээ. Тэр чинь харахгүй анаа тусахтай нөө Ойс над нар сууцсан. Ер нь ингээд спортын төлөвлөгөө амжилт жирөөсөл эв нэгдэл юм тий. Эв нэгдэл сайтай, хамт олон сайтай байгалийн амжилт гарах юм. Яг үн тэгэл тэр өмнө нь нэг хоёр талд бэлтгэл хийдэг байсан. Тэгээд тэр олон хүмүүсийн
одоо нөмөр нөөлөг тий. Одоо чамаа гараа барилж байхад чинь араас нь дэвж байгаа тий чи ард түмэн. Улам. Бүх юм нийлж иж цогцолж иж энэ амьсгал гарч байгаа гэж ойлгож байна. Тэг яг үн. Тэгээд ер нь яг хөө ингээд дөнгөж ингээд барилдаал гайгүй барилдаал ингээд 20 хэдтэй ингээд барилдаад хэлэхээр юм ойлгохгүй ингээд барилдаад байдаг. Оо зүгээр. Зөв дайсантайгаа үзэж байгаа юм шиг л үзээд байдаг тий. Тэгээд одоо яг жоохон нэг цах цугаас нь ойлгоод ирэхээр заримдаа энэ одоо нэрээ өрсөлдөгч энэ харахаар уур төс тэгээ явж байгаа зүгээр явж байгаа. Уурал ингээл дайсагнаач байгаа шиг л үзэл хэдэг. Тэг яг ингээд нэг жоохон нэг 10 гаруй жилийн барилдаад ирэхээр нөгөөдөө дэмжиж эхэлдэг юм байна. Одоо ингээд хоёр бүхийгээ барилдсан шүү дээ. Тэгээд үеийнхэн бүхчүүдээ дэмжиж эхэлдэг тий. Та манай үеийнхэн ч тэгээд сайхан цолтой бүхчүүд холны үе төлөөлөл бүхчүүд сайхан бүхчүүд. Хоолойд ингээ ярих юм ямар юм? Чанга юмээс. Ядгаад юм идэхгүй юм асуугаад ингэ юм чигээ. Тэр унтраа заах. Ачиртай бантан подкастын ивент тэгч Чили, Шабу энд суши ресторан. Ачиртай бантан подкастын ивент тэгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice. Коммент өгсөх уншдаг болчих тийм байна. Оо. Нөө одоо шинэ фэйсбүүкээр бас нөө ганц нэг юм бичсэн гоч нөө тоолт нь сөрөг коммент хайгаа. Орж ирж тань. Яг тэр шиг YouTube руу ороод за юу гэж за хүмүүс амжилт хүсэж тий. Юу нь болохгүй нэ гэхээр хүмүүс нь тэгээд за одоо ингээд сайхан бөхчүүдийгээ оролцуулж байгаа улсын баяр наадамд нь одоо цолоо ахиулж байгаа төрүүлж үзүүлж байгаа юм барилдаануудын бичлэг зураг мургийг ард нь яваач гэсэн. Их хэрэг юм байна. Тэгээд бас эргээр ингээд бодохоор нэг оюуны өмч гэдэг юм чинь айгүй асар өндөр юм байна. Тийм шүү дээ. Яг өөрөө ингээд юм хийгээд ирэхээр нэг ачтай бандангаа хийгээл дүнгэж тавиугүй юу нөгөө ямар ч их сурулж бичгүйгээр хүмүүс дасч аваад тавьчих юм. Тийм учраас одоо оюуны өмчийг ерөөдөө сайн дээдлийгээд энэ бүхчүүдтэйгээ ямар ч сайхан яриагаар өрнүүлээ цаанаас нь бичлэг зураг мураг хийх боломжгүй байгаа шүү гэжтэй ойлгоорой. Гэхдээ тиймэрхүү бас нөхрөлгөж тундаа байж тэр нь бол тийм үзэг хийж хүсвэл Одоо ч тэгэл ер нь бас нөр эхлээд яваад эхэлсэн хүмүүс чинь хизээ үгээр төрүүлээд нэг ганц нэг юм хов тавихаар чинь дараа нь энийг оруулна гэж ирээсээ тэгэл санал ирэхээ тэгээд хэнийг оруулсангүй гэдэг уур Харин тэг яг тэг. дөнгөж нэг 2 3 дугаар явж байгаа тийм ч энэ хэдхэн дугаараар Монголын бүх дуусчихгүй тийм бүх сайхан бүхчүүдэд оруулаад сайхан дотоод ертөнцийг бас нэгээд харуулчихлаа гэж бодож байгаа. Энэ алтан цом энэ жил бас гоё уулж шүү. Гоё уулж. Тийм ингээд нутг байсан бол одоо ингээд сонголтоор ороод чансаа хараад бас гоё уулж нү авчихсан. Танаа үеийг би Хүн бодгоо манай үе сайхан нийлжтэй манай энэ балжтай явах гэж бодож байна ширнэ. анх бол манай гоё амар гэсэн. бална гэж бол гарсан байх тэгээд Анаад бодоагүй нөө хүмүүс Одоо бас 3 төрөг тий. Чигдрээд цаашдаа бас бэлтгэл сургуульд. Бас ганц нэг бэлтгэл. бэлтгэм гэдэг чинь. Олон хүмүүс олон тойрог үзэр чинь одоо заадны барилдаанд нэг барилдаа хийхээсээ илүү нэг үеийнгийн ойролцоо өрсөлдөгчд ингээд 5 барилдыг чанга гоо тийм. Зөндөө олон хүмүүс санал тавих юм аа энэ подкаст дээр ивент гişэр оролцъё гэд. Бас нөгөө нэг чанар юу хэмээн сайн судалж яахгүй бол тэгээ нөгөө нэг золбооч амар юм рекламдаад байсан гэж үзээ өгдөгөө ичлээ. Тэгтээ баларсан юм болгоо. Тэгэхээр бас энэ сайхан жуусыг сонгоод манай энэ жуус манаас энэ сайхан сахаргүй хэлгээр бас энэ жил шинэ жилийн баяраар борлуулах юм байлээ. Тэгээд одоо юм л үзэх гээл яваа гэх юм. Гоё. Насаараа тэгээ барилдах шүү тий. Хоол гэдэг зүйл бол ерөнхийдөө дандаа сайхан хоолыг идэж уугаад хүн дандаа сэтгэлийн сайхан цэнгэл идэлчихэд тий. Тэгээ бид гурав яриач гэсэн сайхан хоолоо идэнгээ халуун дулаан сайхан өрнөө явж байгаа. Манай хоёр ерөнхийдөө бэлтгэл дараад гэртээ шууд хоолгүй байхад бол нэлээд стресстэй. Оо. Тэр өдрийн бэлтгэл бараг нуурна шүү дээ. Энэ хоол идээд бас хүний бас энергитэй бас ад чаргал бүх юм л тэгээд тэр аим гоё болчих шүү дээ. Тийм шүү дээ тий. энэ ч бас нэг
хоолны амтнаас гоё мэдрэмж авна гэдэг чинь бас нэг айгүй гоё тийм юу шүү дээ. Харин Манайс ч одоо ямар илүү тоо хорцсон багтаа хүмүүс ч тий. харин Цагаан амттай хоол идэх чинь. цагаан амттай хоолоо идчихэл сайхан гифтээд өгч. Гифтээд өгч чад. Тэр өдрийн дими явцсан шиг байна. Ирүүл минь талаас нь тэгэл гифтээд Өнөө өгч. сайхан хоол чи бас нэг сайхан зургатаараа Тий, ядаж бэлтгэл гоё шүү дээ. ядаж нэг юмараа суугаад хоолоо шингээгээ тийм ээ. Юун дээрээс нөгөө анар би зөвхөн цуг яг мэдгүй. Тэр үн чим худлаа шүү. Манай нэг хүн л гисэн шүү. Анарын нөгөө нэг начин болдог жил дорондод бэлтгэл гарсан юм шүү. Тэгсэн. Тэгвэл одоо Басаанда Батбайг ах тэгдэгсэн. Орой ингээл 8 өнгөрч байгаа гот. Анараа босоод тодорхой хүмүүс нар шингэж яагаад л үзэн штэ гээд. Тэг орой нэг хэсэг гарч үзсэн сург байсан. Тэгсэн өөрөөр нэг цагийн тааруулах гад Гүй тийм ч юм болоогүй. тийм болоогүй юм. Тий. Би яац. Тэр начин болдог жил яг 7 сарын 4-5-ны өдөр өвдгөө бэртгээ хийсэн шүү дээ. Оо тийм. Яг тэр жилийн бэлтгэл ер нь аюу нөө бэлтгэлийг нүджилээ сайн гэдэг нэг ойлгоцсон. Тийш тэр тааруулна тэгээд нэг амраа За сэргээ тий. Тэгээд тэр жил аюу гамтай жил байсан. Аа. Аюу гамтай жил тэгэл шүүн унтч чадахгүй бүх ч унтч чинь. Дорнод ч бас хөрснөөсөө хална халан газар шүү дээ. Тэгээ ер нь нэг яаж явал тэгээ нөө бэлтгэл цөмөрцөн жоохон ядар байсан юм чинь бэлтгэмтэл магадлал аюу өндөр болчихсон шүү дээ. Тэгэл би зүгээр суулт хийж байгаа л энэ өстөнд бэлтээсэн шүү дээ. Чагта. Бэлтээсэн. Тэгээ яг тэгээд зорж бэлтгэл хийчихэд гээд нэлээд чамбайхан боож бол үтсэн. Тэр болчих. Манай тоог тэрэн тогтож бас зөрөгтэй байлаа шүү тий. Яаж юм? Баянгарын Юун дээр? ер нь гарыг л гэдэг юм билээ шүү дээ. Би барилдал гэдэг юм билээ. Манай тэр бэлтгэж гээд бас тэгжиж байгаа. За амт сууж байгаа. Сайн баг шүү дээ. Нарыг гарах чи суулгах чи ихэр тий. Би гарна л гэдэг. Суулгач. Яг бэлтгэлээ бас форма ус яах гэдэг Барих гээд байгаа Тийм, шүү. бас Надад бас холдсон байсан. Тэгээ нөө бэлтгэл өөргөө тэр бэлтгэмтлгээд Суух их л дургу. Манагаас ганц цоглог байгаа нь болдод нэр суучих гээд байгаа шүү дээ. Тэр дээр би ямарыг бодчих гээд байдаг шүү. Тэгээ тойрогдчихоо. тэгээ багийн ахлагчаар гарах чи аяа хариуцлагыг төвхтөн блий. Тэгж байгаа. Тэгэл нөгөө Тэр нөө биегээд тэр унахгүйгээд чартаагаад тэгээ нөгөө хүнээ сонгохоос өсвөлээ. тий. Тэгэж хүмүүс чинь чи хэнийг сонгохгүй яасан яах гэж энэ таваар гарч байгаа ч гэдэг юм уу. Тэгэл одоо сошиал гэдэг. Сошиал тэрний хэр ачаалагддаг ч манай хоёр. Би ч одоо ер нь ачаалагдах уухгүй дээ. Нэг тахгүй. Сэркэр нэг төж болдог шүү. Би сууж туглаагүй шүү дээ. Манай хоёр чинь болохоор ер нь хоронд олныг үзэхгүй шүү дээ фэйсбүүкээр. Үзэхгүй. Үзэхгүй нэгнийгаа Өрөөгөө магтана. Манай бүгд итэрч бол тэгээ ерөөсөө хойлохноо зэрэг айгүй гоё байж байгаа л салж яваад ерөөсөө тэр гараас өөр нэгнийгээ явуулаа гэж байгаа шүү. Ман пүүгч өөрөө хөвгөлтэй үнэтэй. Бага айл хөвгөлтэй үнэтэй тий. За оноогоо яригсан гэсэн пүүгийн гараа зогсооч гэдэг үү. Гоё шүү дээ. Би бас нэг Завхан аймгийн дайнд тэнцээд байна 2 жил. Тэгсэн тий? Зам болд үжилээ. Гарсан баг шүү. Тий, гонжтой бол тий. Пүүгийн яа бэлтэлтэй байгаа даа. Тий одоо гинтээ одоо нэг 12 сард л барилт гэдэг шүү. Манай хүн бас нэг хэсэг тачинсан шүү. Чаас. Аа? Чаас. Тэгээ ер нь одоо баг жинтэй хүмүүс ч ер нь жоохон гимтчих гээд их юм аа тий. Харин одоо энэ том ландрууд ч ер нь ялга дараалчих гад. Одоо ч харин барьц сонгоо байхгүй болсон ч ер нь арай очтой болсон. Би бас нөгөө Барьц сонгоо байх ч бас өөдөө ялга хамтдаг л шүү дээ. бэр замаас өмнөгөөс Тэгээ жоохон уурын нүргээ шилдэж мэлдээд хөл галуун тохоо буруу халдсан нөхдүүдийг манай энэ ландрууч бол дээрээс үсрэж нэмэлтээ шүү дээ. би бол ерөөсөө тэр хүн амтнд нэвтрэх гэх юм бол өөрөө гэмтэх юм билий. Цаана очиж тулж буруулаад. Тийм. Манай хоёр тэр нь барьц сонгоо байхад тэр хэрэг. Анар бол хэсэг. Анарын жинхэнэ үндэс шүү дээ. Шээр шишний барьц сонгоороо тус. Ундаг өс шүү юм. Оо гайгүй. Йоо тэгээд чинь тэгэл ер нь сонгоё л гэдэг үсэн шүү дээ. Сонгооны бэлтгэл сайн байдаг. Өгсөн ч дараа тавиад. Тэгэл нэг солгооноос ч юм уу заримнаас нэг ганц нэг юм хийж үзэл за болохгүй сонголцоо гэл Айхан байхгүй. тий.
Цэргийн зодог мундаг штий. Хоёрын зодоноос дөрөв өмнө авдаг юм уу? Минийх ч бас гайгүй, энийх ч Яаж гайгүй байдгийг. Цэрэг ерөөсөө зодгонд бол ерөөсөө юм алтахаар өгөл. Чи тэр сунгорцог монголцог тэр хүний гараа авахгүй. Минийх бас эвгүүр гэхдээ цэрэг ихтэй болохгүй шүү. Цэрэг бол аим юм шүү. Тэгээд барилдааны биенд нь л тэгээ шингэж байгаа юм тэр баг тий. Тий. Хүмүүс л амар л Тэгээд бас нэг арга барил байл да. Анар болохоор жишээ нь илүүсээ өгж байгаа ч юм уу барьж авдаг ч юм уу тий. өгч өгч тий. Манайд ч юм уу Бид чинь одоо барьц өгчүүлээ хөдөлж дуусаа шүү дээ. Тий. Ялтай наан хөдөлж юм үлээ бас нэг Тэгээд хоёрын зодны стандарт арай биш шүү. Өө шалгаад асуудал байгаа. асуудал байгаа. Дэнтчихэд Цэрэг тэр өмнөх тэр цагаан ягаан доо тэр бол бүр мундаг шүү. харин тий тэр ч юм уу янз юм байсан. Зөвлөлтөд одоо ахиж тэрний хөлбөр гарч ирээг байхаа. Одоо хийж байгаа бэлтгэлийн эрчим ер нь яг Улсын ачаан аймгийн арслан байсан үе эрчмээс энэ хэр өөрчлөгдсөн таарах. Ер нь жоохон багасч шүү. Тэгээ нөгөө Бас хийлгээр тэгээд яагаад сэрэхгүй нэ. Сэргэлт нь удаан. Сэргэлтөө сэрэх нь. Ачаал даахын үед бол даагаад байгаа тий. Сүмөртлөө. Залуулж байгаа гэх юм нэг гөгшин төштэй үрдэн хүмүүсийг залуулж байгаа. Мөр доо гарсан марсан хараад уурлах үед загнахад байгаа. Хурлаг багч аваад чи үлгэр жишээ болж сайн байна. сайхан барилж. Яг нь бэлтгэлийн эрчим жоохон буурж байгаа нөгөө нутгийн нөгөө дүүнер маань бас тэдэртэй анхаарад бас хэмжээтэй анхаарад сүүл үйж байгаа. Бэлтгэс хурдж байгаа алдчихад. Нөгөө үдийгээ заасаар өөрийнхөө бэлтгэлийг Харин дийлдэж байгаа тийм. гүйцэд 100% хийж чадахгүй. Тэгээ өөрөө айгүй бол нөө бэлтгэл хийгээ явуулдаг энэ Нөгөө дүүнер маань бэлтгэл харж хандгүй хуу ячиг явуулдаг гэдэг. Өөрөө яг нэг нөөрөө барилдсан болохоор жаргал зовлонгийн мэддэг болохоор тэднийг чинь ингээд бас нэг хажуудаа байлгахгүй болохгүй санагдаад байна. Харин өөрөө тэр нөгөө бас хүнч манай үндсэн бүх чинь бас бидний хөдөлмөржиж л юу амжилт гарна шүү дээ. Тий. Тэгээд тэрийг мэддэг болохоор нөгөө дүүнертаа өргөж хажууд нь байж бас нэг зөвлөж бас амжилт гаргачихаасаа. Тэгвэл одоо юу бас Жохон ширүүлүүлчихээр явчих. харин тэгж байгаа. Тий, явж байгаа. одоо сүүлийн ягдчихээд шиг хүүхдүүд бид нар чинь бас амжилт зохиолтой. Зохиолн Тий, сурдал. Одоо тэгтээ бас мэдээж одоо энэ үндсэн хөө бас хэд нялхарлах гээд нялхруулаад байна. Харин Жижиг сажиг юмнаар тэгэл сархийн хасна масна одоо яг шийдвэр гаргах юм дээр сайн ажиллаа тий. гол өнөөдөр хатуу байж чадахгүй. Тэгээд нэг хоёрын хоорондын юм дээр одоо баггүй насны эрхийг бас яах нь бай тэр барилдах хэрэг. Харин сая тэгсэн видео усааны барилдыг үзээгүй л дээ. Сэрэг байсан багтаа. Тийг үзээгүй харин тийм шийдвэр гарсан байлээ. Тэгээ сүүлд нь харж байгаад бас яасан юм бол гэж бодчихлоо. Би бол ингэдэг юм бүхэн холбооны холбоог ажиллаа бол маш сайн хийж байгаа гэж боддог байхгүй юу? Бас ер нь бол бас ингээд барьц сонгог халууллаа. Допингийн эсрэг бас нэлээ бас дөрвт арга хэмжээ авч ийн. Харин энэ нэг жижиг жижиг асуудлуудаас болж бөхчүүдийн эрхийг зөрчиж байгаа юм шиг нэг зарим шийдвэрүүд дээр Зарим нь муу харагдуулаад байна тий. яг үнэхээр бас тэр болохгүй байгаа нөхдүүд бол байгаа л да. Тэгээд хоёрын хооронд юмуд байгаач бас нэг нийтэрлээ барилаа. Бүхэн чинь нэвтрүүлж ижил бүх болно шүү дээ. Бүгд л нэвтрүүлж өвдөж авдаад байгаа юм байхгүй ч тийм. Би Манай тийм юм бас эвгүй шүү. Одоогийн залуучууд жаргаж байгаа шүү нэр тий. Юу. Тий. Гэл авдаг шүү дээ. Ахмад ч дээрээс үсэхэд бол нэмэлттэй шүү дээ. Дээрээс бас нэг тусаандагт нэдрүүлсэн болж байгаа. Хөл хөнгөрөө зүгээр. Шилдэ мэлдэ ч нөлөөлөд барилдааны ер нь техникч тийм шүү дээ. Андрын дугаар ер нь хүнд нэдрүүлж байгаа юм уу? Зөндөө шүү дээ. Байнга шүү дээ. Манай одоо нэрийг хэлээд уурлах хэрэгтэй. Ахнар байж тээ тавьж тээ мэдчихэл байгаа шүү дээ. Тий, энэ дүүддэг ахнар. Симгээ. Шалтай нөргөн нэлчэл гаа явчих шүү дээ. Гэмгүү нэдэрдэг хүмүүс нь харагддаг гайгүй мөртлөө. Улаан цай нэдэрдэг хүмүүсүүд нь бас тий. Ер нь бол нэдрэлт бол байгаа шүү дээ. Байгаа. Заримдаа нэдрэхгүй гэж яагаад тосгоод ирсэн дөрөв зөндөөг шүү дээ. Одоо хүн чинь тэр барьцангой үед одоо яхаа ингээд бие даахгүй тэгээд унахаас аргагүй болж байгаа юм шиг. Тэгээ тэр бүх өргөний цаашаа гарч ер нь үздэг байлаа шүү дээ тий. Шүрний цаа. Түс тасгаар явдیں۔ Тэгээд одоо. Шиний хардл гоё юм болно шүү дээ. Одоо шин тэр сайхан юм болохоо болчих. Ахнар бол гар мөр явахад энэ төр бол сайхан л байдаг ш чавтар юм шиг тий. Цэрэг бол
Барьц сонгоноос бас мундаг үзчихсэн. Өөрөө гал нэг явуулж байсан юм ер нь. Оо явуулчихсан. Би чинь сүүлд бас нэг явуулж байгаа ирэх асуулт. Харин баларцсан. Жилээр ирэх асуулт. Гуучин шиг яваад гэж. Чиний төрч бас арай тэндэг. Яа 6 сар тэгээд яг 6 сар гарсан тэгээд. А ер нь яг зогсгүй үйлдэл байгаа шүү дээ. Тийм байгаа. Тэрийг бол болох хэрэгтэй. Тэр нэдрэлт мэдрэлт энэ төр бол тэрдэргүү тэр чин өдөр шөнөгүй бэлтгэл дээр нэг нэдрэлтж байгаа хүмүүс тоохгүй шүү тэр нь бол. Аа. Тэр бас нэг хай тэр тал дээр бас нэг энэ чин бас л нэр хүний Тэрс хэлсэн. ундаад байна. Хатуучлалтай зүгээр. Энэ сошиал тийм араас нь тэрвэрдэг шиддэг нөхдүүд тэр нөхдүүдийг бол энэ төр бол жинхэнэ алчих хэрэгтэй байхгүй. Тэр угаасаа л бичигдсэн ил байгаа юм даа. Ундаа байна. Одоо зарим аймгийн наадмууд бас тийм гарч иш тий одоо. Тэр мөрийг энэ төр яах хэрэгтэй. Гол нь үндэсний бүхэн өөрсдөө бүхчүүд маань заримдаа бас Муу харагдуулаад тийм. Тийм учраас тэгээ одоо сошиал хөгжсөн энэ 90 100-д амьдарч байгаа энэ бүхөр хичээлж байгаа залуучууд өөрөөсөө дотор ухамсартай байхгүй Яг үнэтэй ухамсартай. Гол нь энэ яг уу яг ингээд нэг хор гарцсан дөрөв барилж байгаа энэ төр ер нь амжилтын төлөө ингээд шонаал гэдэг. Аа. Тэгээ яг сумдэр өнд бид нар чинь хүмүүсийг баясгах гал тэнд үзээд байгаа шүү дээ. Тэрийг нэг жоохон ойлгоод урдаа тавиад үзвэл. Хамт Бас тэгээд нэг хүний хөдөлмөрийн амжилтыг тэгээд тэр нэг бас хөлийн зэц асуулууд гэдэг нэг хариуцлагагүй нөхдүүд ч бас байна шүү дээ. Тэр дээр бүх хүчүүдээс гадна тэр хөлийн зэц асуулууд гэдэг тэр нөхдүүдийн бас алдаатай шийдвэрээс болж нөхдүүд хоригод байгаа байхгүй юу? тийм шүү дээ. Улсын байр наадам дээр шүрч байгаа тийм. Тийм учраас тэгэл одоо шатараасан одоо бүх жигдгийн багт ажиллаж байгаа бүхчүүд болон жигдгийн багийнхан бүгд хариуцлагатай байж барилтаа сайхан болох тийм. Одоо бол үндэсний бүхэн сайхан болж байна дөө. Сайхан байна. Бас энэ сайхан спортоор хичээллээд хэдүүлээ ард түмэндээ сайхан хөндлөгдөд энэ хүмүүсийнхаа хайр инэрлэр өдөө зэрэгтэй явж байгаа Яг болж байна тийм. Одоо тэгэл өдөө гадаа явж байгаа бол заан дээш гэж байгаа тийм. Байгаа тий. Хүмүүс чинь Одоо л өөр спорт хичээлсэн за магадгүй сагсч юм уу, хөл өмбөгч юм уу, волейбол ч байсан бол тэгээ тий. Дээшээ суулж байсан уу, гүүч байсан тийм үндэсний үү. бүхчүүдийн тэгэл ямар ч суултанд үндэсний бүхэл барилдсан үнэмэл шууд дээшээ суулгах гэж шүү дээ. Дээшээ хүндэл амар үнэлж. Энэ жил чинь нээс 4-4 унаад улсын наадмаа. Одоо оморч манай үеэл бит хоёр үеэл. Ааха. Энэ манай баяр гэдэг хэдэн сумууд яваад болоод дүүгээ авч гараад той хөдөл. Вич байдаг омор дүүгээ урдаа барьсараа гане. Дээш амар тал. Дүүгийн буйд амар л явсан тэгээд бүх гэж тийм одоо өсвөрийн хөгжил үрдэл тэгж хүндэлж штэ. Тийм байна. Тийм учраас энэ сайн хайр инэрлийг хүртээд явж байгаа хүмүүс одоо цаашдаа сайн ёс зүйтэй байж тээ. Дараагийнхаа үедээ өвлөж үлдээх нь одоо манай зөвөрөг болов шүү дээ. Хоёр зааны одоо бүрөөр битүүрийн ерөөсө байнгын болж байгаа үйлдэл явуулж юу тэр шиг онгой байгаа шүү дээ. Хоёр зааны тухайд бол хор орондоо бас нэг хүчтэй юмнууд болох юм уу? Нэгнийхээ ерөөдөө жоохон ажиглаад жоохон буруу үйлдэл гаргачвал нөгөөтгөн дээр нь явуулах гэж жоохон дөрүүлэх юм уу гайгүй юу? Үгүй нөгөө вич Я андаж байгаа санаас нь муухай хараад. Сэргийг яг онгой ярьсан доос хатгаад байна штэ. Сэргийг нэвтрүүлэлт ураад подкастаа ураад ороод хэзээ зураг авал зүгээр байна гэж асуухаар том заантай яриа том заанд мэдж байгаа гэх. Тийм шүү дээ. Би ч одоо вагасаа цуг явцсан тэгээд найзаасаа одоо хамаагүй бүх юмаа одоо үлдэхэд ураал. Одоо энэ одоо заанаг яс ахиулж л би бас араас ахиулчих гээд байдаг. Дандаа дагаж байгаа шүү дээ. Ааха. Найз начин болсон би дараа жил начин болол заан болсон тэгээд заан болол. Тэгээд одоо нэг тоо ойдоор яж байгаа датчаад яриад ойшоож байгаа сууж. Анаас нэг болцсон бодлоо байгаа хоо одоо. Дөнгөж 33-наас одоо сая чинь 2 жилийн өмнө одоо манай Батцуур аврах чинь 37 та төрийн баярын наадам төлөвлөсөн тий. Би эндээ гамтай эхлээ сургуультай таслахгүй явбал доо амжилт бол гарч болдгийг харуулж шүү дээ тий. ямар ч үсэндээ боломж болцсон бүрдүүлнэг нь цолоо сайхан баталж юмсаа л гэж бодож байна. Юун дээр бид энэ нөгөө нүүл ордог нэвтрүүлэгч янз шүү дээ тий. Тэр гоё шүү дээ. Тэр чинь гол баталгаатай зүгээрс нэвтрүүлэг юм чи. Тий, батцсан шин манай батцсан шин хамаагүй ярина шүү дээ тий. Гоё ярд юм шиг.
Ээгүү ч ярих. Юун дээр анда юу гэсэн үү? За хамаагүй ам халаа балаа юм ярьж зүгээр зогсоогоо гэсэн. Гард манлаа гэж манай хүн балраад. Батулзээтэй харин дөрөлөө орсон харин саад чинь нэвтрүүлгийн хөвгөлтэй болгоо шүү. Бэлтгэв билээ. Орох байлгүй тий. Маань өөрөдөө тавьсан байгаа. Таны бэлтгэл сургуультын цаг завыг харж агаад бодохгүй. Баяхуугийн Батулзын цааныгаа оруулнаа гэжтэй. Батулзгийн бяра нартай бол одоо юу ярих вэ тий? Гол дөр үний барилдааны тэр мэдрэмж тэр жинд түүдэхгүй барилдж байгаа. Тэг өөрийгөө байнгын хувьсалж өөрчилж байгаа энэ төр бол бас гайхалтай шүү дээ. Батулзын бол нөгөө усын нааданд төрүүлгэл бөх гэж боддгийг. Тэгээд нэг юм уу хоёр төрүүлчээсээ шиш бас доторх. Харин нэг үеийн залуучууд тий. Одоо манай үеэс Батулзын ер нь тэргүүгний усын нааданд төрүүлэх бөхөөр байна. Батулзыг нэг төрүүлчээсээ тийшээ сайхан барилдчаасаа гэж боддгийг. Тэгээ манай хүн бас л мөлитл тунжин л да. Тэгж чинь тий. Бас формоос мөнхийн бол гоё форм доо шүү дээ. Бас форм алдахгүй бас заанч. Батулзын бол ер нь бас онцгой бүх шүү бас. Согонд тий. Дөрвөн мөчөнд бол дийнцэг юм байна. Тэр орыг хөдөлгөө шүү. Тэгээ тэр бас сайхан барилдахаас гадна тэр сайхан зан ааш тий. Бас л сайхан залуу. сайхан Монгол ирэх хүн шүү тий. Жаргал хоёр заантай улсын баяр наадмын 3-5 онд тоноод болцтой. Бас үеийнгийн жаргал хоёр зааны хатлаа. Жаргал хоёр манай жагаа бас нэг хэсэг л хасал усын наадмын дөрүүлэг бүхэн тоонд л яригдчихсэн бас мундаг заа. Тэгээ жаргал хоёр өтөр бас олон удаа барилцаа. Жаргал хоёрын гол нь тэр нэг хоёр гарын таталт. Тэгээд нэг хүнд ойртуулдгоо. Тэгээд бас л ер нь сүүл бэртэж гэмтэл ингээд жоохон хүндэрсэн байгаа болохоос жаргал хоёр бас ер нь алт тумж гэсэн жаргал хоёрыг төрөө наадам дөрүүлгэл бүх гэж харж ийсэн. Тэгээд тэр улсын наадам 3-5 он тэгэл нэг тэгж хэгзгэн тараал хөөгдсөн тий. Тааш нь зосоон татлаа унсан гэдэг шүү. Амьд сондгож байгаа мэдээгүй тэгэл даваал цааш гараг үүс. Жаргал хоёртаа бас нэлээд олон барилцсан. Олон сонголцсон доо тэгж. Тий. Хангаа аврахын талаар явуул. Хангаа аврахтаа бол одоо аврах суурь гараан дээр Батулзын заан та гуруулаа. Хангаа аврах одоо насаа тоолуулж байгаа хүмүүс шүү дээ гэдэг. Аврагын тухай бол тэгээд ер нь бол яг ингээ хий зайгүй. Тэгээд яг хийж байгаа мэхэн дээр нэг л тесэрдэг. Тэгээд ер нь алдаа гаргадгүй тийм бүх юм байна гэж бодож байгаа. Тэгээд авраг хүнийг чинь одоо тэгээд аврах хүний ч одоо тэгээд ямар алдаатай байгаа л аврах юм болох тий. Тэгээд бид манай энэ үе цаг үеийнхний төлөө хамгийн ном золтой аврах ямар ч гэсэн аврагаа барилдах болгонд л тэгэл үеийнхнаа л дэмждэг болчихдаг юм байна. Ямар ч гэсэн тий. За тавчаасаа гिचээсээ тэгчээсээ гэд. Тий хангаа аврах Батулзын за энтертэй одоо тэгээд магтахсаа үг болдохгүй шүү дээ. Тэгээд үлгэр жишээ. Бисээ гарч иж тий. Тэгээд сахилгот сайтай байна. Сахилгот чих чухал юм шүү дээ спорт чинь. За хамгийн чухал сахилгот. За Сэрэг зарай тухайд. За Бямботхон арслантаа бас нэтлэн 2-3 барилдаад онсон өвгөө аваатай. Тэгсэн. Сайхан барилдаад. Бямботхон Матмагнад дүүд баярлтал ер нь ойрхон таарсан да. Тэгсэн баг тий. Тэгээ Матмагнадаа чинь би чинь 4 таарсан. Бямботхонтой 3 таараад. Тэгээд үеийнгийн Матмагнад бид чинь бас нэг үеийнгийн Тунад хоёрод нэг үйдээ. Бямботхон Матмагнад дүү. Магнад арцсан уу? Чи Магнад тооч. Би түл залуу. Гайваа юм шүү дээ. Бямботхонтой чинь би чинь ерөнхий цомор. Тэрний өмнө нэг амлуулаад унсан тий. Дараа нь хаяа. Тэгээ яг тэр ерөнхий цомор 4 төлөлтөд нэг авдгийн тэгээ авдгаа дахиад авсан. За энэ удаад нэг сайхан үзээд байгаа тэгээд гой барилдаа гаргасан шүү дээ. Тэгээ Батмагнад өвтөө дүүнүүлдэг. Тэгээ дараа бас хоёр хэд ойрхон таарсан. Тий. Нааврын баяраар. Нааврын баяраар тий яг ч нэг. Тэн дээр хамгийн сумаа тавиулаа одоо энэ дээр болчихсон шүү. Тэгээ бас нутгийн бас баяр болж энэ бас гэдэг хичээсэн л дээ. Нутгийн дэвжийг түшнэ гэж ярьдэн шүү дээ тий.
Тэгээ яг харахгүй тэгээд усын Ер нь дөрчдөг шүү тийм. Нутуу орондоо барилж байна, ард түмэн барилж байгаа бас. саасаа тий. Тэгээд үзэж байгаа дээр бас хүмүүс чинь бас нутгийн хүмүүс тэгээд дэмжээ тэгээд гарах болгоо тэгээд заа хичээгээ. Маа бэм ботхон бол бас өрөмс бүх шүү тий. Гой бүх. Аа. Би л бям ботхорыг бол биширдэн шүү дээ. Одоо нэгэн цаг үед хамтаа барилж байгаа ч гэсэн ер нь тэгэл байгаа. Тэр ташаам зүүн ташаам уушаал бас тийм хүн сүүлийн намайг барилж байгаа хугацаанд л тийм дашаатай хүмүүс байсан одоо тий. Тий. Гэхдээ ерөөс ямар ч тэр айдсгүй одоо баг бүжгэлж штэ ер нь тэр барилтан дээр. Яг хөл барьтай хүмүүс жоохон гар жоохон тийм байдгийг. Тэгээ бэм ботхоны чинь тэр гарын үзүүрийн тэр өөрийнх нь эзэмшсэн тэр гарын үзүүрийн барилтаар тэр сэнжиг талж байгаа наах гэж ухсгээд буцаагаад татж байгаа энэ. Тэгээд бас өөрөө их сайхан хөргөн зангааштай бэм ботхож өөрийнхөө Тий. бас өрөмцөх. Гой бүх шүү. Бас энэ цаг үеийн бас нэг онцлог бүхий нэг шүү тий. Харахгүй. Одоо залуу сайхан 3 арслан байна. За араас нь сайхан заанууд байна тий. За тэгээ харцууд, нашингууд, аймгийн арслангууд зөндөө олон сайхан. Гэхдээ одоо нэг л мэдхэд одоо манай хоёр заан ч гэсэн саяхан л аймгийн арслан хоёлаа барилдаж ийсэн одоо энэ сайхан улсын том цол. За заан гэдэг цол бол одоо мундаг том цол гэж би ер нь боддоо шүү дээ. Нөгөө 6 залуу заан гэж үздэг байсан болгооч тэр нөгөө харцах гэдэг цолыг ерөөхдөө манай Бадмах тэгсэн шүү дээ. Улсын нэш Бадам очрох Төв аймгийн. Үүн дээр бэлтгэл хийгээл явж илаа тэгсэн чинь золбоо жинхэнэ цол аваа шүү дээ. Хуурам цолтой гэх хэвхэв. Юу яриад байгаа юм бэ? Тэгээ манай хөдрөө начин болоод начингийн цайлах гигөө гэртээ зүгээр орой цай уулгаа хүмүүс тэгсэн чинь Бадмах нэлээд халдсан байж байна. Чи жинхэнэ цол аваа шүү гэдэг. Тэгээ наас. Одоо жинхэнэ цол гэдэг юу юм бэ тэр чи гэсэн чинь. Начин арслан заан гэдэг чинь жинхэнэ цол. Гайд харцах гэдэг чинь хуурам цол. Сөөлд өгсөн. Заан болгоно гэж жинхэнэ цол аваад байгаа. Чи чадахгүй чи начаагаар байж байхгүй байсан. Бүр дээх үед бол байсан цол юм байл шүү дээ. Аа. Харцаг гар гэдэг чинь. Зүг. Одоо даншгийн харцаг энэ төр гэдэг цол байсан цол юм байл. Зүг. Сэрэг санаад тоход манай мөнгөөр сэрэг хоёр чи ер нь бас гоё дөөлөтэй шуугаатай гоё барилдаануудыг цэргийн баяр наадан дээр уусна сайхан барилдсан тий. хөөж явж байгаа. Ицүүлсэн тий. Сая тэгсэн чи манай хүн нөгөө 2 дахь 3 дахь төрөгтөө чамтай үзгээд сайхан алтан цомоор тэгж байна. Нэгдүгээр төрт манай цогт гэрэл начин хөлийн эвгүй болгочлоо. Тэгээд оронд нь алтан гэрлийг оруулаад тавьчлаа. Тэгээд ард нь азаа битэр үлдчихэд ерөөхдөө цааш яхаа эвгүйх юм бол төрөмөрөөс би оройг бодож явах гэсэн манай хүн тэгж байна. Аш миний нороо эвгүй болчлаа. Одоо чи гар гэдэг бодгоо. Яг гадаг би чи зүгээр цэрэгтэй зүгээр солгоо барилж штэ гэсэн. Надад чи эвгүй байд юм аа чи гар гэдэг. Тэгээд загин жоо би гаргасан чи өнгөж унчаад хилээ байсдээ би одоо суулаа гэсэн штэ. Хөнгөр цэргээс олон тарсан өгөө тий өгөө отоо бас цаач мөс гормос гоё хөшөг штэ тий. Тэг айтайхан байна. Тий. Хөөч цэргийн наадмаар болтгой бас шуугантай барилдээс дүрийн даа. Дараа нь бас улсын начин болоо. За чи бас усын цолоо бас таасан хооронд бас өгөө батаад унж би бас онсон. Цэрэг цааны тухайд жоохон биер жижиг хүмүүст ер нь сайн барилт юм шиг харагдаж шүү дээ. Одоо ингээ хараад хахад Сумьяавт начин Зөрөгтбаатар харцаг эднэртэй. Тэр хүмүүсийг ер нь унш чадахгүй байх чинь цэрэг цаач ер нь гайгүй авах гэдэг шүү дээ. Тэгээд яг өөрийнхөө ойролцоо хүмүүстэй юм гайгүй. Тэгээ нэг том бас жинтэй том хүмүүстэй бас байрлах. Тэгэл бас хэцүү. Ажиллаж ижил ерөнхийдөө тэгээд Аа. Зөргөөр тойч бас олон таарсан. Сумьяавтаач бол таарсан. Зөргөөтэй олон тарсан. Зөргөө чинь одоо бусд хүмүүст бол тэр нь юу шүдний өвчин болчиход байгаа шүү дээ. Харин Тэгэхээр цэрэг цаа ерөнхийдөө барилдсаар аялж аваад гайгүй тэгээд ирсэн. Хоёгатай барилдсан шүү дээ. Хоёгатай нөгөө наадамаар залуучтай холбооны жилээр тий. Өө тийш хоёгаа тэр жилиг аймгийн арслан болсон. Тэгээд тэр чин бас хөхтөө би чинь бас завхай аймгийн даян дэвжийнхэн бэлтгэлд гарсан байж. Анаар хондоо багш. Наадам болохгүй гэд. Тий. Сэрэгтлээ болж байгаа юу? Тэр нэг 14 хоног нэг 14 он дээр болсон шүү дээ. Дахиад болохоор боллоо гэд. Тэгээд нэг давчлаа тэр наадам. Хоёрын даваа шинэ жил энэ ховдод төрүүлсэн сайн нэг залуу чөлөөтийн залуу гэж. Тэгээд нэг манай Мустафа Эрка насаа арслан байсан юм бас. Тэгээд асанах тэгж наач ховдод төрүүлсэн гэд чөлөөтийн залуу. Харж яаж харах юм гарчаад ирэх.
Тэгээд нөгөө бас нэг хөл мөч цаач бас нэг зогтгүй ш нэг сонин гэж гээд аваад тэгс. Тэгээд илүү шинжиг авлаа золгоод за би одоо дайрчин тагс нэг л болдгоо шүү. Ямар сони юм. Тэгээд тэр нуруу гэж бас тийм аюулаа. Тэгээд би чи мөргөж яваад хөмрүүлсэн юм шүү. Тэгсэн золгосон тэг бүр. Тэг бүр золгоод шатаад л үзсэн. Тэгээ уунжээд юу вэ гэдэг. Тэгээд бас гав их чинь юун золгон молгоноос тэг амархан хийчихээр тийм юм биш үү? Тийм. Шинүүдэнд багтаа гарсан ба шүү дээ. Өөр алуудад оржсэн. Сая чи би бас махан адилхан шүү дээ сая. Хоёрын барилдаа бас Тэг сүүлийн хитэ яаж яваач вэ? Тэгэхгүй ингээл тэнд явахад мэдэрчээ. яваад Тэр барилдаан чи бас гоё уус. Үндэсний бүхий бас гоё байж сэргээж тасаах. тэгээд Сэриксаны тухайд тэр Усын баяр наадамд барилчаад бас өөрийнхөө сошиал хуудсан та. За би ингээд намайг дэмжиж байгаа ингээд зөндөө олон сайхан хүмүүс байдаг аа. Тэр хүмүүсийн итгэлийг дараа жил цолоо ахиулж хариулна гэд өөрийнхөө сошиал хуудсанда бичсэн байсан. Яг жилийнхаа дараа 12 сарын дараа тэр их баяр наадамд яг хэлсэн ярьсныхаа дагуу нөгөө ярьсан яриагаа бүр давуулаад харцах цолыг алгасаад Монгол улсын заан салтны нэгнэнд багтчихлаа. Өөр тэгээд хоёроо надад хурцсан даа хоёроо Ир өгсөн. Тэг ир өгөөд хурцлж өгөө тэгээд Тэр жилийнхаа барилдаан бас надад бас их өөрт манаас их дүгнэлт хийхээр бол доо тэгээ би нэг бэлтгэл сургалт маань ч чам байгуулж сайхан цолоо гэсэн. Сайн шахснууд Тэгээ гэхэд. бэлтгэл сургалтаа сайн хийсэн. Зорилго тавиад. Баяр наадам би бол одоо энэ хүнтэй гэж ярихад та хоёрт бол айгүй мангар цэрэгт мангар атаар гачилаа шүү дээ. Нөгөө дээр 7-гийн даваанд чи одоо гачин царайтай юм сууж байгаа шүү дээ. Бөөдөө сууж тий. Сууж байгаа. Сэрэг жоохон харцаг болсныг жоохон тавирлаа. Би ч ерөөсөө нэг левел дахиж нэг ахиулж долоод авахгүй бол цолоо баталсан. За яг хоо нэг цолоо баталсан хүн л гэж ярина. Тэг хүн болж нөгөө цол ахих гэж наадам болгонд барилддаг. Тэр утгаараа ч юм уу тэр жилийн 7-гийн даваанд Сэрэгтэй амар атаарх чил. Та хоёрын нөхөрлөлд бас айгүй одоо нөхөрлөөс урам зориг авч ийлаа. Тэр жилийнхаа баяр наадамд тухай сайхан дурсаад иргээд ярил. Зөндөл бол ярьж байгаа гэхдээ яг. Дам авснараа тий. Хөө яг тэр жил ерөнхийдөө Сэрикийг сайн байгааг би мэдчихлээсэн. Сүүжид тэрээс цогоо илтгэл татсан байсан. Тэгээд сайн байсан. Өмнө ч гэсэн ер нь яг нэг авч өгөндөө дэмжиндээ. Би ер нэг найз нөхдөсөө ч юм уу нутаг орноосоо нэг хүн дэмжиж гээл ингээл бүр аль эртний нэг айгуу сан хөгшүүн шиг бодоод идэгсэн. Тий. Энэ улсын ач болчвол за нэг дэмжичэндээ дэмж. Цолоо агуулна гэж бодхоос идэл төрүүлээд Тэг яг цол агсныхан дараа шүү дээ. Цол агсныхан дараа ер нь дэмжиндээ гээл ингээд бодоод идэгсэн. Тэр жил яг би 6 дээр нэг аваад өгчт юм л гэж бодчихсон байхгүй. Аа. Тэр жил Өдраад өгчт юм л өгсөн. Сэрик 6 дээр драм авах юм шиг болоод бас 6 авчих юм бол гэж бодохгүй юу. Аа. Тэгээд тэр жил яг авч өгнө гэдэг нэг бодоод яваад төгс. Тэгэл тэр жил боломж нь таарсан. Тэгээд яг хөө ямар бид нар чиний найз нөхдүүд би нөө дэмжихгүй л тэгээд тэгээд дэмжигдв тий. Тэгэл тиймэрхүү юм болсон. Би ч нөө тухайн үед нөө баталцаатэйгээ амлуулчаад бас гараа явчлаа. За тухайн үед хоёрын нэгнийхээ амлалцсан ингээд ерөөдөө алт том айгүй хүлээлттэй байлж дээ. Одоо Сэрик анар хоёрын хин давдаг бол Сэрик нь харцаг болсон юм чи анар нь дээшээ явах болооч гэдэг юм уу тий. Зөндөө хүлээлттэй байсан. Тэгэл баталцааг бид төр үзээд явж исэн чинь зүгээр стен цугуулсан хүмүүс орилдоод явцсан. Сүүлд нь би чи нөө бичлэгээ ухраагаад ингээд үзсэн чи анар Сэрик ингээд лүгсээ тайлж өгчөө дахмаа өгчээд явсан. Энэ одоо баруун зүүн Монголын баруун зүүн хязгаараас хоёр найзлсан найзын нөхөрлөл төрийн баяр наадмынхаа дэвжээнд 7-гийн даваанд нэгнээрээ улсын цол авч байгаа Монгол түмний баяр наадам гэдэг одоо тэрэн дээр л харагдсан л да. Стотын огшоос ч тань. Хоёр баруун зүүнээс одоо тэг 2.8-ад нөхөрлөөл нинийгээ хурцлаад нинийгээ дайжлаад нинийхээ бэлтгэлийг хангаал өдөө зэрэгтэй ингээл явал. Яг үүндээ Сэрик байхгүй бол анар бас байхгүй нэг юм тий бараг нэг төрсөн ах トゥ шиг ингээд өчнөө олон жил яг энэ бүх тамирчин хүний энэ замналаар ингээд явах цаг хугацаанд манай отгооч гэсэн байгаа. Энд чинь тэгэл өөрөө яг л тийм угаасаа л
монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг шиг те. Нэг нэгнийгээ ойр тойрныхоогоо ингээд дэмжиж тусалж явах хэрэгтэй байна гэдгийг л багаар ухамсарлаж байсан л да. Тийм ч наадан болсон шүү дээ. Монголын ард түмэн ганц баян үлгийчүүд гэлтгүү. Монголын ард түмэн Амнар чинь ам авчаад битгож яг тус суучсан. Ам авчиж дуурдгүй. Тэгээд юу болчихоо би чинь тэгээ хамгийн гол нь тэгээд чинь чаашаараа суудсан. Би чинь манай нутгийнхаас хажууд байгаа ш намайг ч одоо тэгээд долооны доо. Тэг яасан ханаар чамайг авна шилсэн. Гүй юм хэлээгүй гэд. Тэгэл гараад очсон чинь шууд бас үрж ийн. Нилээн нөгөө харц ширүүнтэй ш цаа чинь. Тэгээд би ч бас тэгээд за үзэхэнтэй гэж бодсон шүү. Гин чааш орж ирсэн эдгүүсээ тайлаад гараа өргөдөө. Тэгэл жиг баярын нүнээс гарах гэж байгаа юм чи. Одоо тэр надад нэг элэг ус авахгүй гарч ирэл. Элэг ус авсан. Тэгэхээр нэлээл чангалахад байна гэдэг. Сугддаг ш элэг ус аваад. Тэгэхээр би элэг усаас зүгээр хальт игээд байхгүй. Тэг бил зочтой. Тэгээд бас тэрийг зур бас нэг жижигхэн бас нэгийг явуулах юм байна. Франкдад авсан шүү. Франк байсан. Тэгэхээр хотлоо минут шин тав гэд. Тэгэл тэр сайн барилдаараа төрүүлээрэ гэсэн тэгэл заал гэсэн. Тэгээ яг хуу тэгтээ аврахтай бас сайн барилдсан шүү. Сайхан барилдсан шүү бас. Би ингээ бодоод одоо ингээ барилдаад хүн гэд нэг унах нэг өөр. Ямаа хийгээд унах чинь бас нэг арай үеиг байгаа дөө. Тийм шүү дээ. Ямаа хийхгүй унах чинь харамсалтай шүү дээ. Хийгээж бодож байсан үртэл хийхгүй унах чинь хамгийн хэцүү юм дээр байхгүй. Яа хийчдэг вэ гэхээр ингээл харамсаад. Би одоо дүүнэртэй хэлээл байгаа. Та нар унаа ямаа хийгээд ингээ уун. Ямаа хийхгүй унжсанаас ямаа хийгээд унтанд гоё хийдэг юм аа. Ямаа хийж байгаа л хөгждөг. Ямаа хийж байгаа чадлаараа ингээд барилдах гад хичээж байгаа хүмүүс л тийшээ сайн барилддаг юм байна гээл ингээл цагаад байгаа. Хоёр цааны тухайд Серх цааны хувьд хамгийн анх улсын цолтой хүмүүсээс хэнийг авч тавж байна? би чи ерөнхийдөө цоморын отхон баяр. Хог хаг. Тэ төв ангиос энэ жаг хаяал. Тэгэл урам орчихсон. Аймгийн замаас. Ааха. PDT юу чинь тэр ахнаар махнартай барилдах чинь жоох юу? Айцтай байлаа шүү. Айцтай. Хамаагүй шилдэж бэлдэх юм бол шилдэхгүй шүү дээ. нүд рүү хараа тий. Яаж юм шигээр ганц дуугаад хонь болж байгаа шүү дээ. Анар цааны тухайд Би нутгаад урсан нэгэд барилдан болдог үсэн шүү дээ. Тэрнгээр шуугуулсан шүү дээ. амар төвшөө харцаг хийжсэн. ховд дээр үү? Тий. Тэгэл ер нь улсын цолтой бүх мөхтөө барилдана гэдэг бол тэгээд ер нь зүгээр сэтгэл зүйн тулаан болчихсон шүү дээ. Тийм шүү дээ. Заах юу гэх нь үү? Тэгэл одоо өөрөөс ширүүн барилдсандаа гимшээд байгаа мó хайшаа. Тийм л байсан шүү дээ. Содон марсантай барилдана гэдэг бол зүгээр слаймер байсан шүү дээ. Тий. Усаа ер нь тэгээд тэр том цолтой хүмүүсийн зангарах гэж амар байсан тий. Одоо манай дэд одоо тийм зангарах яг баг нөө сумын цаанда загнуулах гэдэг юм шиг. Одоо нөгөө том цолны дулаан ч юм хамаагүй болчиход байна л дээ. Одоо харин тэгээд байгаа тэр чинь нэг одоо ингээд толгойг нэлээд байгаа тэл холбоотой ш. Тэгэл юм болгоныг ингээл одоо нэтрэлт гэх юм уу тэмжиж саж юм дээр ингээд байдаг. Үндэсний бүхэн өөрөө сайн. Тэр бүхэн өргөн дотор усан цолтой бүх болоод сууна гэдэг чинь мөрөөдлөөсөн шүү дээ. Тийм шүү дээ. Одоо л хүн болгон сууж шүү дээ. Тийм шүү дээ. Одоо тийм дотшоо орж нөө тойрсон сандруулчаа усан цол авчаал тийш гүүгээд ордсон юм. Би нөө харцаа олчаад тэхгүй юу. Бүрд байгаа чинь нөө начин багтаа өчигдөр шуухтаа тэр дээр сууж байгаа барилдаад дүүс дээ. Анаахнаас судаг. Тэр нөө харцаа олчоод нөө корона ковид гээд хэсэг нөхгөөд барилдаан болоогүй. Тэгж жаад бүр хаврын би барилдаан болдог байхгүй. Тэгэхээр нөгөө мөрөөдлөө хүрэх гээд байж тэр нөгөө усын цолоо авчлаа нөгөө цөнхөө өөрөө дотшоо ороход ороо сууж байгаа хэдтэр үлээ унчаад гараад хуцаас авчихсан ч гэсэн чи бүрдэг сууж би улсын баяр нааданд 2 удаа шүүгэрчөөл дотгошоо ороод суугаас ичээд идэг байсан юм. Том ахнаар сууж байгаа гэл. Одооны залуучууд нэг шүүгэрч шууд дээр гараад суучих суух нэ баг. Тэгэхэд бас юу бодож ирсэн ш. За энэ бүрдэг мундаг юм ярьж ин да би бас ихний ганцдаг барилдаанд бас ингээд яг аймгийн арслан байсан шигэ. Дээрээс ингээд барилдсан бол бас зүгээрээс юм болов гэ. Юу үгүй тий. Нэг айгүй эйгүй байдаг шүү дээ жоохоор. Мангар эйгүй санагч. Тэгэл нэг өөр орчинд ороод ирсэн юм шиг дээрээ шатаагүй ураад жоод гүйс гарч байлж ирээд зураг мураг аваад байгаа шиг санагдлаа тий. Санаа зовоод идэв. Нэг хоёрын доон ч нөгөө усан цол авах вахт эрт унчаад нэг хоёр дээр заримдаа ч тэгэл нэг даваа назар тэгэл хоёр дээр. Тэгээ нөгөө усан цолтон дотгошоо ороод гараад нөгөө сууж байгааг харж
За баруун зүүн жигүүрийнхээ за энэлийн жигүүрд нь сунаа цад очоод дотроо мөрөөдөд Тэгээд баруун талтай гараад сааснаа тий. Сэрэгсэн өмнө нөө подкастт бас орж байгаа нь харж байхад одоо гэр бүлтэй болохоос өмнө нөө таалагдсан эмэгтэй хүн байвал анарыг явуулна гэдэг. Анар ер нь сэрэг цааны сараад ер нь олон явж байгаа юм. Тэгэл нэг ч явсан санахгүй. Тэр зүгээр тухай жоохон толгомдол маасараа. өсгөрөд орсон анарыг одоо сүүлийн би ч бас барилдаа үдчихэд нөгөө барилдчаад өөрөө барилдчаад гэртээ яриад нөгөө мундаг сайн тайлбарлагчдын яриа за нөгөө тухайн өрсөлдөгчдийнхөө барилдааныг хараад их суух. Тэгээд өсгөрөд орсон анарын тухай ярьдаг байхгүй. За манай анар ямар ч том цолтой хөхтэй ямар ч барилдаанд ямар ч тоонд барилдахад ерөөсө бэлэн байж идэг гэдэг. Тэр ч утгаараа тэгэл улсын баяр наадмуудад цолоо тэг сайхан тунж авсан болов шүү дээ. Уу яг нэг айхтраа уусаа тэгж нэг унчвал яах юм аа гэж бодохдохгүй. Унсан ч нэг айхтар бас нэг айхтар харамсах нь бас баг хүн чинь нэг айхтар яадгүй юм шиг. Тоодгүй. Ачаалууд нэг баг өгдөг. Ааха. Унах давхад. Ааха. Тий. Тэгэхээр бас өөрийнхөө Одоо ч нэлээ ачаалууд л өгөөд бас жоохон нэлээ юм боддог болоод шүү. Юу вэ гэд. одоо ч тэгээд юм бол биш нураг анхаас барилдаад эхэлж явах чинь нөгөө ах нар дээд үе ах нар чинь барилдаад явна. Тэгэнгүүт өөрөө өсвөр төгс гарч ирсэн хөгч нөгөө амар нэрвддэг ус шүү дээ. Тэгээ насих тусмын нэр нь гайгүй болд юм гэсэн чинь насих тусмын нэр нь нэгсээ. Гайгүйс нэр нэгсээд идэв. Бүр нэрвгүйсэн чи гэж. Цэргийн тухайд сэтгэлзэн байдал бас Оо бас нэрвдээ. Доктортой хаа. Аа бас тэгээд. Тэгээ нэрвцэн ч гэсэн өөрийнхөө барилдааныг гаргаж чадчих гэдэг чинь. Аль болохтэй нөгөө өрсөлдөгчтэй харуулахгүй тэгээд дотроо нэрвчлээд юм уу? Ер нь тэгээд нэрвгүй бүх гэж. Нэрвгүйч хүн гэж юу вэ? Бас нэг хөнжин дээр бас нэг эрсдлээ бодож ил байгаа ш тэр дотор чинь тий. тэгэл нөгөө өрсөлдөгчдөө өөрийнхөө Одоо л харин Батмагна загна энэ төр нэрвгүй сайхан барилж байгаа шиг байна да. айцсгүй тий. Зоргоор барилдана гэдэг чинь одоо тэр явах та тий. Одоо манай хоёр заан ч гэсэн тэгэл тэр хоёрын насан дээр тэгэл яг тэгэл үдчихсэн байгаа байхгүй. Тэгэл туулах өстой юма туулаад Туулсан юм уу? Одоо хашир. Одоо арайч болоог байна. хашир насан дээр Хашир нараа дэндээд ах шиг. цол авчаад 13-нд ер нь өглөөс хэрэг ямар мэдрэмж юу? Бушуухан л тэгэл нэг нутг орондоо ч юм уу тэгэл нэг олны газар гүйж очивол сагдаад тэгвэл шүү дээ. Тэгэл хүн болгон баяр хүргээл тий. Би ч Тэгээ уяжтын наадам дээр очих энэ төр очиос сайхан левел. Тараа цол чимгээ авах гал тий. Би ч очиж байгаагүй ч тэр нэг цэрэг зам болдог ч нэг чимээ авахгүй шнэ очижсэн. Цэгийн тухайд бол одоо тухайн үед ч нэг бахад харцаг Баатар цалхыг цал авахт нь онгоц өгсөн чи одоо болохоор ингээд хэсэгээс онгоцтой гэж. харин тийм. Би чинь нөгөө начин болгооч нутгуруугаал ер нь гүйчих гэсэн даа шүү. Тэгээд бас зааландаа гэс барилчмаар санагдсан. Тэмдгээ зүгээд. Тэмдгээ зүгээр гэртээ малгаагаад тэмдгээ дахин тайлбар ороод залаагаа уурж ингэж оруулж ирээд хараад селфидэл бошоогонд барилчмаар санагдсан. Тэглгүй яах. Тэгээ одоо зөндөө олон сайхан баяр наадмуудаар барилдлаа. Сайхан өрсөлдөгчдтэй өнөө цагт барилдчихэд. Манай подкастны одоо юу асуулт гэх юм уу да? Боломжтой асуулт гэх юм да. Өнөө цагт барилдаж байгаа топ 5 бүхийг нэрлэдэг. Анар цааны тухайд өнөө цагт барилдаж байгаа топ 5 бүхийг нэрлэвэл. За хангаа урга. Батулжи цаа. Батмагна арслан. Бацуур орго. Орхон баяр. За үеийнхнаасаа ямар ч байсан нэг Хоёр хоёрыг явуулчлаа. Дээд үеэсээ нэгийг оруулчлаа. Тэ? Залуу сайхан хоёр арслангаа оруулчлаа. Сэрэг цааны тухайд. За одоо үед тэгээд
яг барилж байгаа Орхон баяр байна. За Батмагнад дүү байна. За тэгээд хангаа аврах бат үлзээ. Тэгээд залуучууд орсон. Юу яг адилхан энийгээ бодож байгаа бодоод тахт юм. Яг адилхан 5-ынхаа Яа хүндүүрээ гадаа. хүн дуурайхгүй шүү. Би яа хэлээд шүү дээ. Яг анарыг л тавдаг. Хүн хоолохгүй яг өөрөө бодож байгааг хэлж. Яг л одоо анар яаж явна тэгээд дагаад явж. Дахиад нэг хоёр нэр өгчүүл хэлчихвэр. Өлөө сэргээс асуусан шүү. Тэгвэл яг өөрөө л хариулах байсан шүү. Тэгээд одоо тэгээд дөрөв үлдсэн. Тий. Тэгээд оюун болд юм да. Юм бол төрслөө. Монгол бүхэн жудаг гэл манайхаа бүхчүүд чих ярьдаг. Манай бүхүүд сонирхогч ч гэсэн ярьдэн шүү дээ, тий. Жудаг гэж яг юу юм бэ? Одоо өнөө цагт Монгол бүхэн жудгийг эрхэмлж яваа бүхчүүдээс нэрлэвэл энийг нэрлэх. За бүрэн төгсөөр юм болов. Гоё харагдаж байна. Амар унсаж давсан ч тэгээд шууд энэ жилийн гэтэл отхон төгс. Би ч өөр отхон төгс дөрөнд оноосон шүү дээ. Тэгээд отхон төгсгөө бас нөгөө дээшээ бас цулаа хичээсаа тэгээд бас сайн барилжаасаа ахиулжаасаа гэж хараад байна. Тэгээд орог 6-гийн дон шууд илүүс тайлж өгчөөс харагдаж байна. Ингиж ирээд засвал бараг болиулсан уу яасан уу? Тэгэл тэгэхэд л бас тэр том аямж удаа шүү дээ. Бид нар бол тэгэл ер нь бичлэг хараа тий. Хэрэлтэйгээ тэгэхэд бас бүрнээ авраас ер нь би ч хийдээс тав бас барилчил байсан. Ганц ч тэр биш тий. Тий, ер нь тэгээд ер нь өөрийнх нь бие авч яваа тэгээд гоё харагдсан шүү дээ. Анаа цааны тухайд. Жудаг гэдэг үгийг одоо нэг том зургаар нараа харахаар ерөөсөл яг би нэг жудаг мод нэвтрүүлэлт орсон шүү дээ. Тэгэхэд энэ тэр яг нэг тэр үед чинь бас нэг 10 жилийн өмнө бас нэг харж ирсэн үнцэг. Одоо ингээд бодохоор ерөөсөл хуу хүний хүмүүжил хүн гаргаж байгаа сэтгэл одоо нэг сайхан сэтгэл гэх юм уу. Тэгээд тэр зүйлийг нэг одоо өөрийнхөө хэмжээнд биелүүлж байгаа тэрийг л одоо жудаг гэх баг. Одоо жудагтай бүхгүй бол одоо маш олон бүхчүүд шүү дээ. Одоо манай олон сайхан аваргууд байна. Ах нараа байна, дүүнэрч байна. Бүгд л жудагтай үеийн төлөөлөлд ихэнх Монголын манай бүхчүүд ихэнх нь л сайхан бие, цолоо нэрэндээ зүү авч явж байгаа бүхчүүд маш олон байна. Олон нүнд бас нэг ганц нэг байж шүү дээ. Тэр чинь өвчнөө мянган эрчүүд барилж байгаад нэг ганц нэг асуудал гарах асуудлууд байна шүү дээ. Эрчүүдийн тулаа юм чинь. Тэр нэг жоохон зүйл нэг жоохон Монгол үе тэгс харагдуулж байгаа болохоос ер нь бол нэг одоо муулах ч юм уу тийм зүйл байхгүй. Ерөнхийдөө л бүгд л тэгэл жигтгэн сайхан ба шүү дээ. Одоо тэгээд энэ жигдгийн баг гэдэг энэ хүмүүс бас бүгдийнхээ хүмүүжлэлт анхаарал тавьж байна. Би одоо анартай бас за цуг өрсөлдөгч болоод за бүр нэгнийд хон жонжоод гэр орноор нороод авах гэж гэсэн бас сайхан мэдтэй устай найз нөхөрлөөд бас 15 6 жил бараг болцсон юм байна. Тэгээд ер нь ингээ анаа ингээ харж байгаад бас нэг гүндүүгүү сайхан Монгол хэр хүн байдаг шүү дээ. Нэг хэлсэн ярьсан да. Тэгээд ер нь заагүй л нэг чадах юмаа хүн хэлждэг тий. Тэгээд тэр нэг юмдаа нэг ач холбогдол өгөөд зарим хүмүүс чинь би чамайг тэгсэн шүү гэд дараа нь ингээ ярьдаг ч юм анаар чинь тэгээд нэг тоохгүй нэг хэлсэн ярьсандаа ингээ байждаг. Бас нарын тэр занд нь бас их баярлж явдаг. Цэрэг цааны тухайд гэх юм бол тэгэл маа цэрэг цаан чи ер нь өөрөө их нээлттэй Нэгт нямба хөдөлмөрч тийм тэр сайхан зан чанаруудыг одоо зогслоосон болол энэ сайхан том цолонд хүрсэн баг. Тэгээд хоёр найздаа цаашдынх нь баяр наадмуудад зөндөө олон сайхан амжилт гаргаж нутгийнхаа дэвжиний дүүнерт бас сайхан зааж сургаж за барилдах хугацаанд барилдаж сурах үедээ сургаж тий. За Монгол бүхийнхээ төлөө зөндөө олон сайхан зүйлүүдийг үлгэрлэж яваарай гэж захимаар байна. За баярлалаа. За өнөөдөр манай Ачтай бантан подкаст маань Шангрила Молын 3 давхарт байрлах
Чили ресторанаас хүргэлж байна. Тэгээд энэ сайхан хоолндоор дайсан Чили рестораны хамт олонд баярлалаа. За манай мөн подкастын ивэнтгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice-ийг хоёр заанда бэлэг болгон барьж байна. Хүүхдүүдтэй ихэртэй хүүхдүүдтэй очиж. За баярлалаа. Бэлэглээрээ. Yummy-га Сонгороо манай хоёр заа. За баярлалаа. За мөн манай Yummy Juice-ийн хамт олоноос энэ жил шинэ жилийнхаа баярт сайхан сахаргүй цэвэр органик бэлэг боож бэлдсэн юм байна. Тэгээд энэ бэлгийг бас сонгож байгаа албан байгууллага бүс компаниуд бол Yummy Juice-ийн хамт олонтой холбогдорой бас хүүхдүүдэд бэлэг өгөөрэй. За баярлалаа. Хүүхдүүд хамгийн гол нь эрүүл юм манайхаа. За баярлалаа. Сахартай чихэр бичээ өгөөд наад ямар сахарын агуулмж авахгүй. За тэр бодон чихэр нүртлгүүр ашигтай бактери тэгж байна. Имчтэй чихэр бичих юм шүү. За та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийг манай подкастыг сонгож үзсэнд тэгээд мөн хүрэлцэж ирсэн хоёр заа найздаа бас баярлалаа. Цаашдынх нь спортод өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөөё. За баярлалаа. За баярлалаа. Та тэгээд золбоогийнхаа бас энэ подкастыг хүмүүс маань үзээрэй. Тэгээд золбоо маань ч гэсэн бас олон цагаан залуучуудыг манлайлж нэгдэлгээд тэгэн клубын бас ахлагчаар ингээд одоо энэ Баян урынхаа дэвжээний тасгалжуулагч байна уу? Бас ерөнхийдөө яг ахлаа гэж байна. Тэгэхээр маа 4 сарын гарсан. Тэгээд олон цагаан шавнар төрүүллээ. Одоо шавнараас нь дөрвийн нааданд амжилтууд эхнээсээ хурдан гарч ийн дөрвийн нааданд дөрүүлж байна. Удахгүй бас аврах шавтай болох байх гэж бодож байна. Золбоодоо маш баярлалаа. За Баярлалаа. Сайхан подкаст боллоо. Өөрөөс бас гэсэн үгснээ өөрөөс бас нэг яхаа алдсан юм би. Юу басаа тий. Одоог байна. Хоёр гараараа хэсэг нүднэ. Тэгээд одоо хүн өөрийгөө нөө хөгшрлөө гэж бодоход л ерөөсөө би шууд хөгшөрд явуулж эхэлдэг гэдэг шиг. Явагдаж эхэлж байна. Бодоход болчихмаар байдаг гэж. Одоо болидоо. Учиртай бантан подкастын ивэнтгч Чили Шабур Шабу энд Суши ресторан. Учиртай бантан подкастын ивэнтгч эрүүл мэндэд анхаардаг хүн бүрийн сонголт Yummy Juice.